За сайн байцгаана уу залуусаа. MM Talk-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ дугаараар та бүхэндээ шин зууны мөнгө болох крипто мөнгөний талаар зочинтой ярилцлагыг хүргэх болно. Харин үүний өмнө миний зүгээс бэлдсэн мөнгөний үүсэл хөгжлийн талаарх мэдээллийг хүргэе. За ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. За мөнгөний тухай ойлголт мөнгө өөрчлөгдөх тутамд өөрчлөгдөж байдаг. Мөнгө үүсэж хөгжөөгүй байх үед хүндрэлтэн 100 мянган жилийн өмнөөс баруун зүүнээрээ бартардаж наймаалцдаг байсан байгаа юм. За яг энэ үеэс мөнгөний анхны хэрэгцээ бий болсон гэж үздэг. За мэдээж бартер гэдэг маань төлбөрийн хэрэгсэл байхгүй учраас өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөртөө байгаа зүйлээрээ солилцож авдаг байсан систем юм. За тухайн үеийн наймаачд бол наймааныхаа үн цэнийг хадгалахын тулд зөөж авч явхад авсаархан удаан хадгалахад муудчихгүй мөн жижиглээд хуваагаад аваад явхад хялбар тийм л бараг өсөж ирсэн. 5000 жилийн өмнөөс үр тариа эдгээр шаардлагыг бүрэн хангаж нэгээхэн үед мөнгөний анхдагч хэлбэрийг тодорхойлж байсан байгаа юм. Энэ нь одоо наймааны нэгдсэн төлбөрийн хэрэгсэлтэй болж байсан гэж үзэж байна. За үүний дараагаар явандаа бол дун хясаа, амтны соёо гэх мэтэр солилцооны хэрэглээнд бол өргөнөөр нэвтэрч байсан. За хүндрэлтэн үнэт металл болох алт мөнгийг олж нээсэн цагаас наймаалцах хэрэгслүүр боссоор байгаад одоо дэлхийн стандартыг бол бий болгож байсан гэж үздэг. За ингээд металл аваад явхад хүнд байсан учраас 3 хүрхгүй мянган жилийн өмнөөс үүнийг жижиглээд одоо зоос болгон хувиргаж хэрэглээнд оруулсан байгаа юм. За ингээд анхны зоосыг бол одоогоос 2600 жилийн өмнөөс Хятад улсад хийж байжээ гэж бол үздэм байна. За энэ маань өөрөө spade coin буюу одоо анх цутгагдчихсэн тухайн зоос маань хурцны хэлбэртэй байсан учраас хурц койно гэж нэрлэгдэж байсан байна. За үүний дараагаар зоос маань явсаар байгаад одоо цаасан мөнгө болж хувирсан. За энэ хамгийн анхны цаасан мөнгийг бол 13 дугаар зуунд их юан улсын үед бол хамгийн анхны алтаар баталгаажсан, мөнгөөр баталгаажсан цаасан мөнгийг бол гаргаж байсан байна. Одоо ч Хятад улсад мөнгөө юан гэж нэрлэдэг нь ийм учиртай болох үндэслэл болдог байх нь. За мэдээж 13 дугаар зууны юан гүрний үед бол Монголын их хаадуудын нэг Ховлаа хаан бол удирдах байсан. За Ховлаа хаан өөрийнхөө энэ удирдах явцдаа бол 3 удаа цаасан мөнгөийг гаргаж байсан гэж одоо түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг юм байна. За тэр үед бол алдарт аялагчдын нэг болох Марко Поло хаан Ховлаагийн дэргэд 17 жил алба хаасан тэмдэглэлдээ бол цаасан мөнгөний талаар бичигдсэн нь хожимо Европт цаасан мөнгө дэлгэрэх их үндэслэл болсон гэж үздэг байх нэ. За ингээд дараагийн слайдаар одоо Европод цаасан мөнгө маань дэлгэрж явж байгаад одоо Европын худалдааны төв болох Италид газар газрын наймаачид газар газрын мөнгөө 8 одоо хоорондоо солилцож хийх одоо модон сандал ширээний ард энийг наймаалцдаг байсан валют арилждаг энэ эрхмүүдийг бол тоо нэгсэж энэ цаашлаад анхны банк үүсгэх шалтгаан болсон байна. За улмаар банк өөрсдийн мөнгийг хэвлэж зөвхөн тэр мөнгөөрөө бусад мөнгийг арилжих болсон нь эртний бартерын наймааны үеийн үр тариа мэт эрэлттэй болж ирсэн. За үүний улмаас одоо банкны мөнгө хит шүтэлтэж одоо шүтснээс болоод төд удалгүй банк өөрөө ч илүү одоо төр засгаас илүү хүч чадалтай эрх мэдэлтэй болсон байх юм. За ингээд явсаар байгаад дараагийн слайдаар за 1950 онд бол хамгийн анхны кредит карт буюу одоо пластик картаар электрон мөнгөний шилжил рүү бол орсон. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсад байдаг одоо Diners Club гэдэг бизнесийн үйл ажиллагаа явуулдаг энэхүү компаниас бол хамгийн анхны кредит картыг бол танилцуулсан гэж үздэг юм байна. За үүний өмнө 1920 онд бол бие даасан фирмүүд
хаалттай байдлаар бол хэрэглэгч нартай бас энэ кредит одоо картны системийг бас нэвтрүүлж исэн гэж үздэг юм байна. За ингээд төгсгөлд нь 2009 онд бол анх блокчейн дээр тулгуурсан крипто мөнгийг танилцуулагдчихсныг бол хүн болгон мэдж байгаа. За энэ технологи ч гэсэн ялгаагүй мөнгөний тухай ойлголтыг дахин харж шинээр тодорхойлох цаг болсныг сүүлийн жилүүд бол хараад байгааг бид мэдж байгаа. Тэгэхээр яг энэ шинэ мөнгө юу болох, ирээдүйн шинэ мөнгө байж чадах уугүй юу, мөнгийг оруулж чадах уугүй юу гэсэн ярилцлага, зочинтой хийсэн ярилцлагыг үргэлжлүүлээд хүлээн авцгаана уу. MM Talk Марсаас. За сайн байцгаана уу? MM Talk Марс дээрээс та бүхэнтэйгээ дахин уулзах болсондоо баяртай байна. Энэ удаагийн зочноор нэгэн гайхалтай хүнийг үрсэн байгаа. За манай хас чулуу гэж юу вэ? Сонирхолтой одоо орон болон Quantum Mongolia гэдэг та бүхэн мэдж байгаа шийдлэг ухаантай холбоотой юм нэвтрүүлгүүдээр ичнээ танил болсон. Монгол юзер хүртэл одоо байнгын гарч байгаа нэг юм одоо блокчейний загалмаасан эцэг одоо морилын яриад байна. За сайн явж ирсэн. За сайн байцгаана уу. Дэлхийн ард иргэдээ Альфа Центаврыг гаргаж ирлээ. Зүг. Яагаад эндээс ирв? Харин дэлхийн ард иргэдтэй уулзах гэдэг нь дэлхийн ард иргэдэд нэг жоохон бас блокчейний тухай, тэ биткойны тухай бас нэг юм болохгүй байна уу тийм хэцүү байгаа. Захтнаад гэх шиг. Тэгэхээр өмнөх нь санчиртаа баярлаа. Та бүхэнд одоо юм мөнгөний үүсэл төгжил хувьслын тухай одоо нэг юм товчхон мэдээллийг өгсөн байгаа үлээ. Тэгээ бид нарт яг тэр одоо мэдээллийг одоо илүү дэлгэрэнгүй болон тэгээд ярих гэж одоо ингээд суугаад байна. За яг хоо бид нар мөнгийг анх ингээд баатар байлаа. За дараа нь алт боллоо ч гэдэг юм уу, эсвэл ингээд цаасан боллоо. Тэгээ банкны систем рүү орлоо ч гэдэг юм ингээд дижитал болоод тоон энэ төр болоо. Тэгээ бүр ингээд анхны тохиолдол чинь медиалэр хүртэл ингээд мөнгө шилжүүлэх гэж үзчихсэн орлогууд гэдэг чинь ингээд янз янзын ингээд түүхийг бид нар ингээд туулжээ. За тэгсэн чинь сүүлд нэг юм сонирхолтой юм боллоо л да. Тэр нь одоо юу гэх юм. Яг бид нар сүүлд одоо болж мэдснээр болохоор ингээд блокчейн гэдэг технологиуд ер нь бол ингээд байсан юм байна. Тэгээ урд нь ингээд энэ юугаар дайманы ч гэдэг юм ингээд юм криптографик одоо ингээд хашилж ингэж явуулж мөн нослын тохиолдолд ингээд ашигладаг өнөөдөр ашиглаж л байгаа тийм. Гэтэл нэг нь нөхөр гарч ирсэн. Сатоши Накамото гэж нэг нөхөр одоо нөхдүүдүү ропдоо хар гаргийн юм даа. Харин тий. Тэрийг сонирхолтой. Гэхдээ яг тэр хүн одоо жишээлбэл ингээд white paper-ыг гаргаж ирээд ингээд за энэ хүн юу нь яагаад гарч ирсэн гэж чи юу боддог вэ? Тэгэд бас яагаад блокчейнийг одоо ингэж юм биткойн гэдэг юм төлбөрийн эсэлж гэдэг юм уу, эсвэл энэ яг хадгаламжийн эсэлж гэдэг юм уу, тий одоо юу юм одоо яг нэг юм бүтээсэн гэж боддог вэ гэдгийг ярианаас хэдүүлээ. Хэлий. Уучлаарай. Нэрээ өөрийгөө товчхон танилцуулахгүй бол бас хүмүүс зөвхөн тэр нөгөө нэг гэж юу гэр чинь бас одоо юу хийж байна? Ямар төсөл төр явж байгаа вэ нэрээ? Одоо MJL Kilm гэдэг төсөл төр явж байгаа. Уул уурхай тэгээд энэ одоо блокчейн захим одоо крипто токен нар дамжуулаад тэгээд нэг одоо уул уурхайгаа одоо Монголын газар нутаг баялаг байна те. Энэ баялагаа одоо яаж илүү үр дүнтэй, илүү үнэтэй те одоо борлуулж илүү том эдийн засгийн ашиг хүртэх үү гэдэг талаас нь бид ажиллаж байгаа. Тийм төсөл байгаа. Kilm одоо нэг миний хамгийн хүлээлт үзгээд байгаа нь одоо тэр нэг цахилгаан станц л байгаа юм да. Тийм. Энэ төслүүд ер нь бол явагдана гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг үнэ тийм. Одоо бид нар чинь нэг юм хийх болохоор л нэг үйлдвэр барих ч юм эсвэл нэг уурхай барих ч юм гэхээр л эрчим хүчний дутагдлалд орчаал. Улаанбаатарынхаа ч ингээд нэг эрчим хүчээр хангаж чадахгүй, дийлэхгүй байж хат нь тэгээ бид нар ингээ хөвчөж чадахгүй гатцсан байж байгаа. Тэгээд бид нар өөрсдөө нэг юм уурхай барих болохгүй болохоор за бид нар юу нүүрсэн. Тэгээ нүүрсний лиценз байж тэрүүрээ тэгвэл тог гаргаад ягаад уурхайнуудаа явуулж болохгүй гэж гисэн. Одоо юутай. Зорилготой. Тэр ер нь бол ямар оролтой байгаа лээ? Төс төр бол би яг MJL Kilm төслийн илч төлөөлөгч тэгээд DeFi захирал гэсэн захирлага явуулж байгаа. Тийм. Зөв. За тэгвэл одоо танилцлаа те илүү дэлгэрэнгүй бол мэдээж хэрэг Kilm-ийн энэ янз янзын мэдээллийн юунууд, пэйжүүд, вебсайтууд байгаа шүү дээ те. Тэгээд юу чинь хасчлуу чи бас манай Swing-ийн Open Mic-ээр орж бас блокчейн технологийн талаар бидээс ярилцж ирсэн учраас бас шил маань ч сайн мэдж байгаа бах те ер нь бол тийм шүү дээ те. Тийм бас яах юм бол Open Mic дөрвөөс байгаа шүү дээ те. Хасчлууг хайх юм бол байж байгаа шүү дээ те.
За, асуултыг мартаагүй шүү дээ. Мартаагүй. За. Тийм, Сатоши Накамото гэдэг чи одоо нэг хүн юм уу байгууллага юм уу гэж тэгээд байдаг шүү дээ. Яг үнэн хэрэгтээ яг манай гаргийн хүн байгаа юм л да. Харь гаргийн. Тийм, тэгээд яг дэлхий дээр одоо ингээд манай гариг дээр ашиглагддаг энэ технологиг ингээд хэрэгжүүлэх гээд авчирсан. Тэгсэн чинь энэ технологи нэлээд гайгүй амжилттай явжсан чи дундаас нэг Виталик Бутерин гэдэг нэг залуу одоо илүү энэс чи илүү гоё болгоно гэдэг. Яг нэг Ethereum гэдэг нэг юм хийсэн. Тэгсэн чинь харин тэр нь бол яг тэр биткойн, блокчейн тэр одоо анх гарч ирсэн тэр одоо бидний гаригаас дэлхийд өгсөн энэ зүйлийг ингээд тэр анхных нь тэр зорилгыг нь байхгүй болгоачлаа л да. Тэгэл би одоо хурж ирж нэг юм өгд орохгүй болохгүй гэж одоо тэгэл үдэрчээд байж байна. Ерөнхий санаа бол ингэдэж штэ. Биткойны анхны гарсан санааг бол Ethereum гарч ирэхдээ жоохон үүсгэсэн. Гэсэн утгатай. Тийм. Одоо ер нь хүмүүс тэгж бодоод идэв. Ethereum бол блокчейн 2 тэг гэдэг. Биткойныг бол блокчейн 1 тэг гэдэг байхгүй тий. Одоо тэгсэн чинь миний хувьд бол биткойн блокчейний 1 тэг хөвлбөр юм бол Ethereum бол блокчейний 0.5 байхгүй юу. Нэгэсэнд одоо бүр ингээ муутгацсан гэсэн үг. Анх биткойн дээр гарч ирж исэн тэр мундаг тэр юунуудын чанаруудыг нь айгуу тийм хувьсгалт чанар гаргаж ирсэн. Одоо жишээлбэл хамгийн энгийнээр тайлбарлах юм бол одоо бэлэн мөнгө цахим мөнгө хоёртой адилхан байхгүй. Бидний банкнд хадгалагддаг цахим мөнгө болон бидний төрөвчин дотор байгаа бэлэн мөнгө хоёр юугаар ялгаатай юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгвэл бид нар ч яг ингээд шилжүүлэхэд тайлбархан байдаг гэдэг утгаараа цахим мөнгө нь илүү ч юм шиг санагдаж байгаа. Гэтэл бэлэн мөнгө нь ямар сонирхолтой чанар байдаг вэ гэхээр сериал байдаг шүү дээ тийм. За одоо бидний төрөвчин дотрын дэвсгэртүүд байж байгаа. Тэгвэл би тэр дэвсгэртүүдийнхаа аль дэвсгэртийг хэнд өгөх үү гэдэг шийддэг. Тэгвэл цахим мөнгө буюу одоо банкны дотор байгаа энэ мөнгнүүд бол эн чинь ингээд нэмэгдсэн. Одоо зүгээр тоонууд нь нэг тоо болцсон байж байгаа. Яг тэр балансын арга гэдэг байгаа шүү дээ. Данс хөдлөх балансын арга гэдэг. Тэр баланс аргаар болохоор ингээд надад орж ирсэн бүх орлого нэмэгдээд нэг тоо болчдөг болохоор хинийх нь орлого нь хаашаа зарлуулаа гарч уу гэдэг энэ мэдээлэл алга болчдөг. Одоо энийг болохоор яг хоо шинжлэх ухааны хэллэгээр бол энтроп нь ингээд өсчлөө гэж ярьж байгаа юм л да. Нэгэсэндээ одоо нэг чухал мэдээлэл алдагдчихжээ шүү дээ. Би нэг А гэдэг нөхрөөс мөнгө авцсан. Б гэдэг нөхрөөс мөнгө авцсан. Тэрөө миний төрөвчин дотор үйжсэн бол тэр чинь хоёр дэвсгэр дэж байгаа тийм. Дараа нь би С гэдэг нөхрөлөө А-гийнх нь явуулах уу Б-гийнх нь явуулах уу гэдэг шийдэх хэрэгтэй болдог. Тэгвэл банкн дээр өөрсдөө тийм байхгүй. Нэгсэндээ хинээс нэрсэн хинлөө явчих уу гэдэг маш чухал үнэтэй мэдээлэл ингээд алдагдчихаг. За одоо тэгвэл яг наадхан дээр чинь яагаад энэ үнэтэй юм? Жишээлбэл одоо юу гэх юм те? Яагаад заавал минийх энэ шиг явсан тийм чухал гэж. Одоо ингээд явчлаа чи эндээ үлдчихлээ шүү дээ. Тэгээд өөртөө олчлаа. Тэгэл тэр нь чиний яштай гээл одоо. Тийм эхэндээ бол нэг чухал биш юм шиг ингээд санагдана л да. Яагаад чухал юм? Тийм одоо за нэг жишээ татъя. За жишээлбэл би одоо ингээд ерөнхийлөгч юм уу хин нэгэн болоод тэгээд ингээ Монголд нэг юм татварын систем нэвтрүүлэе гэж бодъё л доо. Одоо энэ тий одоо төсвийн систем. За тэнгууд би ингээд нэг хүн татвар төллөө. Тэнгууд миний тэр өгсөн татвар хинт цалин болж орж ийн гэдгийг одоо Ethereum-ийн блокчейн ашиглаж бид нар хийх юм бол мэдээ болчих жоох. Боломж. Ягаад гэвэл нөгөө нэг татварын сан дотор чинь бүх хүмүүсийн өгсөн татварууд нийлээд нэг тоо болчихж байгаа шүү дээ. Дараа нь тэндээс ингээ гараагаар явангууд хинийх нь өгсөн мөнгө хаашаа гараа явчих уу гэдэг мэдээлэл алдагдчихж байгаа болохоор бид нар мэдэх боломжтой. За тэгвэл бид нар яг энэ татварын системд аваачаад блокчейн, биткойны блокчейнийг ашиглаж үл юу болох вэ гэдэг асуудал. Тэгвэл нэг амар сонирхолтой гарч байна. Миний төлсөн татвар хиний цалин болоод орчих уу гэдэг мэдэх боломжтой. Хаашаа яваад ямар болоод миний төлсөн татвар энэ одоо байж гэнэ үү эсвэл хин нэгний цалин болоод төлөгдчих үү тэрнээс цаашаа одоо ямар байгууллагаар дамжаа яаж авсан буюу нэг trackable гэдэг асуудал байна л да. Тэр мөнгө хаагур яаж явж авсан. Та нар хэрвээ харж ирсэн бол долларын одоо тэр нөө сериал дугаарыг нэг вебсайтаар ингүүтэй тэр улсаас тэр улс руу гэдэг нэг бүртгэгдсэн банк болгоныхаа ингээд мэдээлэл ингээд явж идэв шүү дээ. Тэгвэл банкны тэр цахим мөнгө бол тэгж чадахгүй байхгүй. Гэт нөгөө нэг бөөнд нь нийлүүлээд нэг тоо болчихж байгаа болохоор нэг мэдээлэл ерөөсөй байхгүй болчих. Энэ мэдээллийг аюул үнцэнтэй мэдээлэл боيو нөө мөнгөний урсгал гэдэг юм их чинь одоо хянахад гэдэг одоо ажиглахад дараа нөгөө хүн төрөлхтөн тэр хэдэн жилийн одоо жишээлбэл биткойн гарч ирээд хэдэн 10 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэнгүүд энэ одоо жилийн хооронд тэр бүх хийгдсэн хүлээний мэдээллийг бид нар харж агаад
жишээлбэл мөнгө яаж урсч ийн гэдгийг харах боломжтой болчихно. Ethereum-с тийм боломж байхгүй болчихно. Тэгэхээр би эндээс ингэж ойлгоод байна. Одоо чинь санхүү зохицол хараанаас ч юм уу нэг терроризмтэй тэмцэх ч юм уу эсвэл мөнгө угаалтын эсрэг одоо ингээл гих мэтийн ингээл юмнууд одоо бид нэр exchange дээр хүртэл аккаунт нэг төрөлтэй гэж асуудаг шүү дээ. Хэрвээ яг энэ биткойны энэ чейнийг ашиглах юм бол яг блокчейн технологи ашиглах юм бол жишээ нь одоо яг энэ асуудалд бүр жинхэнэ утгаар тэмцэх боломжтой болчихно. Боломжтой ойлгож байна тийм. яаж орж ирээгүй дөө. Одоо наач айгу гоё жишээ байна л да. Одоо жишээлбэл тэр мөнгө одоо ингээд trackable буюу одоо ингээд нэг араас нь мөрдөж мөших боломжтой байснараа юу болж юм гэхээр мөнгө нь одоо гарал үүслийн одоо юу гэж нэг ойлголт гарч ирж байгаа. Энэ мөнгө хаанаас гаралтай байдаг. Тэнгүүт чи одоо жишээлбэл тий биткойны блокчейн дээр бол юм байдаг л да. Биткойн дээр чинь зоос гэдэг нэг ойлголт байгаа даа. Тэрийг л нөгөө сериалтай би нөгөө UTXO гэж нэрлэдэг байгаа. Тэр сериалтай мөнгө одоо хинээс орж ирсэн гэдгээс шалтгаалаад би нэг хаашин зарцуулах уу гэдгийг шийднэ гэсэн. Нэгэсэнд одоо би хар зах зээлээс орж ирсэн зоос авах юм бол биткойн авах юм бол би тэрийг одоо ийм цэвэрхэн зах зээл рүү одоо оруулах боломжгүй болчихж байгаа байхгүй тийм. Тэнгүүд энийг болохоор одоо өнгөт мөнгө гэж ярилдаг л дээ. Одоо colored одоо coin гэж нэрлэдэг байгаа. Тэр нь болохоор ингээд мөнгө болгон дээр нэг юм жижигэн тэмдэг тавьсан юм шиг одоо сериал дугаартай юм шиг. Тэнгүүд чинь дараа за энэ их сурвалжаас гарсан мөнгнүүд гэдэг юм бол бүр дээр үдтэндээс одоо хаанаас гаралтайг нь мэдсэн. Тэнд нэг юм хар зах зээл байжгаад одоо баригдсан гэж бодъё л да тий. Тэгвэл тэрнээс шууд хойш мөшгөөд за хин хиний дасаар орсон байна гэдгийг мөшгөөд гаргаад ирэх боломжтой гэсэн үг. Тийм болохоор одоо бидний төрөвчин дотор байгаа мөнгө хоёр утгатай болчихж штэ тий. Цэвэрхэн мөнгө алтар одоо ямар мөнгө гэдэг юм бохир мөнгө юм уу тий. Тэгвэл би бохир тэр мөнгийг нь бол шууд хэрэглэх боломжгүй болчихно гэсэн. Ethereum тэр дижитал мөнгө энэ төр бол бүгдээр ингээд хольж нийлүүлээд нэгээс одоо нөгөө нэг мөнгө угаах гэдэг чинь тий. Тэрнтэй ингээд цэвэрхэн алтруудтайгаа нийлээд нэг тоо олчихж байгаа болохоор тэр мэдээлэл алдагдчихж байгаа байхгүй. Тийм болохоор би нэг үнцэд за окей одоо ингээд ер нь бол ингээд үргэлжлэж шүү дээ. Гэхдээ бид нар дахиад нэг буцаж явах хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр за энэ ер нь яагаад тэгвэл нэг одоо тэр хүн юм уу, тэр хамт олон юм уу гэдэг байгаа, тэр хайр яргийнч гэдэг байгаа юм уу одоо тэр хүн одоо биткойныг биш үү те. Яагаад зохиоч юу? Одоо за яг trackable байлах энд ер нь trackable мөнгө байх ёстой байна гэж бодоод зохиосон юм уу? Эсвэл нөгөө нэг яг 3 дахь житгээд байхгүйгээр бид нар нэг рүү шилжүүлэхэд яагаад бид нар заавал ингэж шимтгэлзүүл бла бла гэх юм ингэж юм таар юм уу? Эсвэл ер нь яг яагаад те гів гүнтхнийг бодож олоод юунд хэрэгтэй? Тийм энийг хийвэл ингэн тэгээ. Энэ ч бас ойлгогдох гэж баг овоо жил явж ирсэн нэг хүмүүс $1 цент мэн түрэл те. Ингээд явлаа штэ энэ чинь. Тэгээ энэ наач өстой гоё асуулт. Ягаад тэгэхээр одоо бид нар ч өмнө нэгээд кэш буюу тэр бэлэн мөнгө гэдэг байгаа шүү дээ. Реалтайнуудыг кэш гэдэг юм явжснаа дижитал болсон. Дижитал болгонгууд нөгөө нэг хүмүүс чинь санхүүгийн хүмүүс ингээ харж байгаа юм л да. За энд нэг нэр мэдээлэл алдагдчихэж байна да. Энэ trackable биш болчихж байна да. Санхүүгийн амар үнэтэй мэдээлэл алга болоод байна да гэдэг нэг асуудал үүсэж байгаа. Тэгвэл яаж бид нар дижитал кэш гэдэг юм гаргаж ирэх үү гэдэг. Одоо буюу electronic cash. Одоо биткойны white paper байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь electronic cash гэж бичсэн байгаа байхгүй. Тэр cash гэдэг үг бол айгүй чухал үг байна. Ягаад одоо миний банкнд байгаа мөнгө миний мөнгө гэдэг асуулт байгаа гэдэг шүү дээ. Банк надад хязгаар тавьчих чинь хаачч болж байна. Банк нь эсвэл дампуурах ч юм эсвэл одоо үйлчлэл байхгүй болчихвол би шилжүүлэг хийж чадах болж байна. Засгийн газараас одоо тэр хүний дансыг блоклж байна. Нэгээс нь энэ бол миний мөнгө биш байхгүй. Энэ бол кэш биш гэсэн үг. Тэгвэл миний төрөвчөнд байгаа энэ кэш гэдэг юм бол бэлэн мөнгө гэдэг юм бол одоо яг цэвэр миний мөнгө. Хинч лимит одоо тийм хязгаар тавих боломжгүй. Хинч ингээд таачч болохгүй. Би ингээд дэрэн доор хийсэн бохот хин нэг ингээд авчиж чадахгүй те. Ийм болчихж байгаа байхгүй. Тэгвэл яаж энийг дижитал байдлаар хийх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Энийг ерөөсө банкны систем ч хийж чадаагүйсэн. Одоо тэр биткойн гэдэг гарч ирсэн. Ерөөсө бид нар яг нэг ингэж яриад байдсан шүү дээ. Биткойн бол илүүтэй decentralized болгоод энэ одоо банкнуудыг байхгүй болгох гэж халах гэж гарч ирсэн гэж ярьдаг. Гэтэл тэрнээсээ илүүтэйгээр энэ ч ерөөсө банкны системч байгаагүй цоошин ойлголтыг нэгсэндээ хүн төрөлхтөнд нүгэнд хамгийн анх юм одоо дижитал кэш гэдэг ойлголтыг гаргаж ирсэн байхгүй. Юу гэсэн бэ? Дижитал гэдэг бол бид кэш гэдэг бид нар өмнө бол ингээд ийм цаасан мөнгөөр ойлгодог байсан. Нөгөө дижитал гэдэг бол эсрэгээр нөө цахим мөнгөөр ойлгодог байсан. Энэ хоёрыг чинь кэшийн давуу талууд буюу нөгөө цэвэр минийх байна те. Би цэвэр захиран зарцуулж болж байгаа гэдэг юмыг нь дээрэс нь нэг эн чинь цаасан мөнгөний дутагдaltaй тал биш нэ онлайнаар шилжүүлж болохгүй. Тэр одоо бүх юмыг дижиталаар шийдээд энэ хоёрыг бүх давуу талуудыг нийлүүлээд сул талуудыг хасаад ингээд ерөөсөө ингээд цоошин нэг юм мөнгө гаргаад ирж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө энэ биткойн буюу блокчейний бол хувьсгал байсан. Яагаад энэ гарч ирэх хэрэгтэй байсан эсвэл яагаад гарч ирсэн гэдэг асуудал ерөөсөө ийм. Түрүү одоо манай санчир одоо яг ингээд
мэдээлэл хүрэхдээ одоо яг ингээд хувьсан өөрчлөлтөд байгаа байхгүй. Одоо revolution бүх явагдаад шүү дээ. Ингээд юун дээр мөнгөн дээр. Энэ болгонд л ямар нэгэн асуудлыг шийдэж байгаа шүү дээ, тий. Ингэж явж ирсэн блокчейн гарч ирсэн тэгвэл асуудал нь энэ байсан юм байна тийм үү? Ер нь бол тий. Цоошин одоо мөнгө гарч ирсэн тий. За тэгсэн чинь дараа нь яг хөө энийг нь за чиний нөө хэлжсэн тий Виталик гэдэг хүн одоо тий энийг олж илрүүлээд ингээд ингүүл илүү гоё юм байна гэдэг нэг шинээр одоо платформ үүсгээ. Тэрэн дээр хин дуртай койн гаргах боломжтой болоо. Сүүлдээ нөгөөх нь за онлайн би клауд дээр ингэж яахын тулд чи ингэж сая coin ч гэдэг юм уу эсвэл тэ ингэж сүүлдээ бүр хүмүүс нь өөрсдөө бид нар төв блокчейнтэй болно гэж VeChain гэдэг ч юм уу тэ ингэж 9 жорын юм боллоо шүү дээ сүүл рүүгээ. Тэгээд минийхаар одоо яг чиний хэлжсэн тэр концепт бараг алдагдсан юм шүү. Одоо ингэ бүгд ингээл өөрсдийнхоороо за би инглээ. Тэгвэл би ингэ блокчейн хийгээд ингэчээ. Нэг блокчейн гэдэг утга нь бол байгаад байдаг. Гэхдээ нэг анх гарсан философи нь одоо юу нэг жоохон ингэ өөрчлөгдсөн гэх юм уу. Болоод яваад байгаа юм шүү тэ. Тэгэхээр одоо байна шүү дээ тий. За тэгвэл одоо тэр Ethereum чинь бас сүүлдээ юу яасан шүү дээ нөгөө нэг фондрууд нөрс зорилтод АДА уял тусдаа гараад ингэсэн шүү дээ. Одоо энэ бас тэгвэл энэ яг зорилгоноосоо болсон уу? Чи тэрийг мэдэх үү ер нь? Одоо яг би биткойн Ethereum хоёрыг юугаар зөвлөж болох вэ гэхээр биткойн бол одоо ийм за ийм баримлчин байлаа гэж хэлдэг л да. Тэгэх юм бол биткойн бол ийм шавар واخгүй. Одоо баримлын шавар шиг. Тэрэн дээр бол би маш их нэг ийм ураг хийц одоо тэр хүний ингээ гарын дүү шаардчихж нэг юм босгон тийм. Тэнгүүд Ethereum нь бол ийм юу واخгүй. Lego. Хин ч ингээд өрөөд ийм жижигхэн баримлал барьчих боломжтой. Давуу тал нь бол жоох хөвгөд ч гэсэн энийг ойлгоод те гарын урд дүү шаардахгүйгээр ингээд жижигхэн баримлал өрчих боломжтой. Нөгөө талд нь болохоор нэг баримлын шавар арчин айгүй хэцүү байхгүй те. Гэхдээ ямар давуу тал сул тал вэ гэхээр нөө одоо Lego дээр ч болохоор би ингээд нарийн ширийн юм хийж болохгүй байгаа даа шүү дээ те. Тэгвэл би баримлын шавраар маш нарийн одоо хийцтэй юм. Хэрвээ ур чадвар чинь байвал яг үнэ. Яг энтэй зөвлөж болно гэсэн доо. Ethereum бол ингээд биткойн блокчейнийг бол хүн ойлгох жоох төвхтэй одоо хүн юм баггүй. Харин тийм. Төвхтөнгүүд чинь энэ ойлголтыг хэлбэрчлээд тэгээд одоо хүүхдийн тоглоом шиг Lego шиг болгоод одоо ерөөсө амар мундаг байсан юмыг л хэлбэрчлээд ийм одоо жоох мяаруулаад гэхдээ хүн ойлгох гэдэг хэлбэрхэн болоод Ethereum гэдэг юм гараад ирж байгаа гэсэн. Энэ дээрс бид нар ямар том юмнуудыг алдаж байна гэхээр хувьд бол нэг мэддэхгүй гэж магадгүй. Энэ үйлдвэрлэлийн процесс буюу одоо чинь exchange-үүд дээр асуудал маш их гардаг. Жишээлбэл би 100 хүн лөө нэгэн зэрэг хүлгээ хий гэж бодъё л да тийм. Биткойн дээр болохоор биткойн блокчейн дээр яадаг үхтэр ингээд бүгдээ нийлүүлж байгаа бат гэдэг ганцхан хүлгийг хэрэгждэг. Тэгсэн чинь Ethereum дээр яадаг үхтэр нэг хүлгээ болгоно ингэж нэг юм нонс гэдэг нэг юм юугаар заавал дараалуулж хийх хэрэгтэй. Би эхнийхээ хүлгийг хийсний дараа батлагтыг хүлээн. За батлаг дуусныхаа дараа хоёр дахь явуулна гэх. Хийх байдлаар маш удаан 100 лөө явуулна гэтэл 100 дахин урт удаан хугацаа зарцуулна гэсэн үг шүү дээ биткойноос. Нөгөө чи exchange-үүд ч одоо томрогцсон маа жишээлбэл Binance гэдэг chain exchange амар их олон хүмүүс байж байгаа. Амар олон хүмүүс ингээд мөнгө авъя тараа гаргая гэж мэдж байгаа. Яг тэр болгон дээр чинь нэг удаашрал буюу ботлныг үүсэж байгаа хгүй тэр юм. Нэгсэн доо одоогийн энэ нөхцөл ботлныг үүсэж хахад ирээдүйд бол Ethereum одоо ингээд юм scale хийх хэцүү болчихж байгаа гэсэн. Ethereum дээр бол биткойн блокчейн дээр бол тэр чинь амар хэлбэрхэн шийдэж шүү дээ. Нийлүүлээд нэг шийдэж мэдчих юу гэсэн үг тийм. За тэгсэн чинь айгүй том давуу талууд байсан юмыг нь Ethereum дээр муутгах хийсэн юм байна. Гэдэг юм аргументаар одоо тэр Чарльз Хоскинсон одоо анх Ethereum дээр юу яаж Монголд ирж байсан. Тийм. Анх одоо Ethereum дээр анх ажиллаж байхдаа ер нь энийг олж харж байгаа юм л та тийм. За энэ юм жоохон юм буруу тийш явчлаа. Ethereum ийм болгоё гэдгсэн чинь нөгөө чинь тийм ийм гэдэг нь за болиё би өөрөө гарлаа гэд одоо ADA Cardano гэдэг юм хийж штэ тийм. За тэр Cardano нь ямар давуу талтай гэхээр бас тийм байж байгаа байхгүй. Би бол Cardano бас нэг жоохон дуртай ягаад гэхээр яг энэ аргументийн дагуу ингээд амар дуртай байдаг. Ягаад гэхээр Bitcoin дээр байдаг тэр UTX буюу нэг юм сериалтай зооснууд cash гэдэг ойлголтыг ADA бол хэвээр нь авч үлдээд гэхдээ дээрэс нь Ethereum-ийн нэг давуу тал байгаа шүү. Тэр нь юм юу ажилтдаг смарт контракт. Энэ давуу талыг нэмээд энэ хоёрыг нийлүүлсэндээ адилхан юм блокчейн гараад ирж байгаа гэдэг бол энэ маш том давуу талтай зүйл. Тийм болохоор би бол тийм Cardano дээр жоохон бүлэнш байдаг. Зүг. За хэдүүлээ тэгвэл энэ одоо яг юу байгаад байгаа байхгүй юм. Бид нар за блокчейнийн хувьд тэгвэл энэ ингээд биткойн ингээд ийм юм байна гэд тэгж штэ. Гэхдээ одоо блокчейн чинь биткойн чинь 21 сая ширхгийг цаашаа 100 сая ширхэг ингээд зөтөж ширхэр чинь 100 сая ширхгийг нэг болгоно өөрөнгөсөн сериалтай болж тарах гэдэг шүү дээ. Ер нь бол тэгээ энэ ингээд майнер хийдэг юм хүнд процесстэй. За одоо эн чинь өөрөө
нэг 30,000-аас доошоо орох юм бол жишээлбэл майнер хийх утгагүй болоод алдагдaltaй болдог ч гэдэг юм ингээд нэг юм яваад байгаа шүү дээ. За майнер нэгээ сайжрыг явж л байгаа л да. Гэхдээ стил нөгөө нэг нүүр шилжүүлэхэд шимтгэл энэ төр бол өндөр хэвээрээ байгаа. Энэ процесс юу н явандаа тэгвэл яах юм? Одоо жишээлбэл бас нэг сонио ойлголт байгаа даахгүй. Энийг ихтэй би хэлээгүй шүү зүгээр манай нэг таньдаг нэг ах хэлсэн байхгүй. Тэгээд хэрвээ одоо жишээ биткойн гэдэг яд сатаж накамат гэдэг хүн хэрвээ байсан бол тэр мангар ухаантай хүн гэдэг байгаа байхгүй. Яг 2140 онд лөө нөгөө 21 сая ширхэгч дууссан тий. Тэгэнгүүт тэр үеийг хэрч сатаж накаматын 3 дахь үеийн баг төрнө гэдэг байгаа байхгүй. Тэгэхэд дэлхийн энэ дэр хэрэглээд үүссэн байгаа нийт ингээл биткойны 21-ний 1-ийг эзэмшсэн. Туляк баян 3 дахь үеийн бацка гарч ирэн тий. Тэгэнгүүт тэн дээр майнерын асуудал шийдэгдсэн байна гэж яриад байгаа байхгүй. Одоо шийдэж болохгүй байгаа юм уу? Тэр нь яг ямар учиртай юм бол? Яг тэр анхны биткойны нэг бас гоё юм ингээд нэг амар сайн шинжлэх ухааны суурьтай гэж гаргаж ирж байгаа болохоор тэр чинь ингээд баг ингээд source code-д нөхрөл ингээд өөрчлөлт орохгүй ингээд тэгэл апдейт хийхгүй ингээд явж болоод тэр юм бол ингээд байнга ингээд өөрчлөлтөд сайжраал ингээд явждаг. Яг хөө энэ бол давуу тал гэхдээ нөгөө талд нь ч нэг давуу тал байгаа дээ шүү дээ. Ингээд амар тогтвортой байгаа дээ шүү дээ. Тэгээд тэр яг white paper дээрээс нь харах юм бол ингээд нэг мөрийн хууль гэж яддаг байхгүй. Одоо мөрийн хууль гэдэг чинь бол хамгийн энгийнээр бол 2 жил тутам нөгөө транзистор нэг чипэн дотор багтах транзисторын доо 2 дахин ихсээд үнэн 2 дахин хоног буурна гэдэг юм онол байдаг байхгүй. Нэгэсэнд одоо 2 жил тутам компьютерийн хүчин чадал 2 дахин даблдж идэг гэсэн. Тэгэхээр зардлан багасч идэг. Тэгээ яг энэ одоо юг зарчмыг ашиглаад Сатоши Накамото white paper дээр бичсэн байж байгаа. Яг энэ одоо энэ нэг computation power буюу одоо энэ hash rate гэдэг юмар биткойн ч хамгаалагдж штэ тий. Тэгвэл яаж энэ зүйл ингээ хамгаалт ингээ цаашаа ингээд үргэлжилж явах уу гэдгийг маш сайн тооцоолж ингэж хийсэн. Тэр нэг 210 мянган блокт нэг удаа хаалгын болно. Тэр нэг difficulty энэ тэр гэдэг нь бүгдээр яг энэ дээр ингээд зохицуулагдчих хийгдсэн байх байхгүй. Тэгсэн чинь биткойны одоо нэг сая давуу талуудын дор тэр дунд хамгийн чухал давуу тал бол энэ саний hash power гэдэг асуудал. Одоо биткойныг нийт олборлдог майнеруудын тоо гэсэн үг шүү дээ. Одоогийн байдлаар бол энэ чинь 200 гаруй сая тэр hash ийм юутай хүчтэй байхгүй. Биткойны блокчейн. Эthereum бол эн чинь дөнгөж одоо нэг 1000 гаруй терахаш. 1000 гаруй терахаш. Нэг тэр хавцаа нэг айгүй баг терахаш шүү. Тэнгүү чи баг 200,000 дахин баг болж штэ тий. Нэгөөсөндө computational power гэдэг бол тухайн блокчейнийг хамгаалж байгаа хамгаалалт. Гэтэл Ethereum-ыг та нар бодоод үзэлтэй. Биткойныхоос 200,000 дахин баг хүчин чадалтай буюу computational powerтай гэдэг чинь төдий чинээ хэврэх гэсэн үг байхгүй. Тэгээс биткойны одоо ингээд 200,000-ны нэг нь одоо очоод Ethereum-ыг шууд хакердчих боломжтой гэсэн. Тэр одоо найдвартай байдлын хувьд Ethereum-с биткойн бол 200,000 дахин. Тийм байна. Одоо за блокчейнийхэн хувьд бид нар блокчейн гэдгийг нөгөө нэг за мундаг гээл бодсон те блокчейн гингүүд нөгөөх нь ингээд ямар ч өөрчлөлт хийх боломжгүй ингээл юм тийм гээл. Тэрүүгээс энэ чинь бүгд шүтцэн байгаа тийм шүү дээ. Гэтэл нөгөө нэг цаанаа энэ чинь одоо биткойны блокчейн гэж тустай байгаа, Ethereum-ийг тустай байгаа даа тий. Тэгээд одоо юу гэх за энийг чи ингээд анзаарсан хүмүүс за тэгвэл бид нар өөрсдөө тэгвэл наад блокчейн чи өөрөөсдөө хуустай ашигланаа ч юм уу. VeChain ч одоо ядтайх ч гэдэг юм тий. Ингээд өөрөөсдөө ингээд ашиглаж штэ тий. Энийний ер нь давуу болон сул тал байна уу? Жишээлбэл Монгол улс өөрсдийн блокчейнтэй байх хэрэгтэй юу хэрэггүй юу гэдэг асуулт бас байна л да. Ягаад тэгэхээр энэ амар өндөр хүчтэй паверт одоо ингээд юм байж тийм үү? Нэгэнд байж штэ тий. Тэрийг ашиглахгүйгээр бид нар өөрсдөө байх юм бол давуу талтай. Одоо манай дээр чинь Jamok гэдэг блокчейн за чи мэдэндээ чи бүр ажиллаж байсан мэт тий. Тэгээ одоо энэ Corexих байна тий. Abot ч гэдэг юм уу? Abot ч юм болохоор блокчейн дээр суурилсан тий. Тэгэхээр зүгээр ингэх нь хэрэгтэй юу? Одоо ингэж тустай байх нь тэр чинь болохоор нөгөө ямар зүйлд ашиглаж байгаа гэдээс болж байна л да. Одоо жишээлбэл нэг хідэн компани одоо Монголд байгаа нэг хідэн компани хэлээд дундаа ихтгэлцэл бий болгоё гэх юм бол за хинийх дээрээ сервер чинь байрлах юм. Одоо жишээлбэл те за нэг U-point ч юм уу янз бүрийн тийм нэг point-ууд байна шүү дээ. Блокчейн дээр суурилаг үүссэн. Энийн нэг асуудал нь юу гэхээр зөвхөн одоо тэр U-point-ийн бол одоо Petrobras дээр сервер нь байж идэг ч юм уу те. Тэгвэл бусад компаниуд тэрэнд итгэнгүүд чинь сервер нь тэнд байж идэг, админууд нь тэднийх байж идэг те. Хандах хэрэг нь тэдэрт байж идэг. Тэгэхээр итгэхэд хэцүү буюу одоо энэ чинь trust dependent болчихж байгаа байхгүй. Энэ бол баг нэг чинь санхүүгийн харилцаанд орох боломжгүй болчихно гэсэн. Тэгээ нэг mutual trust үүсчээж энэ хоёр чинь одоо итгэлцлийн харилцаанд орох гэдэг нь шүү дээ те. Тэгвэл блокчейн гэдэг юм чи аваач тэр хоёрын дунд trustless байдал үүсгэж байгаа. Тэгвэл би энд итгэх шаардлагагүйгээр хоёулаа хоорондоо юмас солилцдог болъё гэж байгаа юм. Технологи чинь нөгөө серверүүдэл
чи нэг гуруулаа ингээд дундаа нэг итгэлцэл үүсгэхийн тулд чи нэг нүүдийн, би нэг нүүдийн, чи нэг нүүдийн ингээд гурван нүүд, гурван сүлжээд болгоод нэг блокчейн ажиллуулчих гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо Corex бол тэрхүү байдлаар явж байгаа гэж ойлгож байгаа. Одоо батлагчт нь одоо тийм ингээд authorized байж байгаа ч юм уу тийм. Тэгээд би батлаач гуруулаа баталж явдаг ч юм. Тэнгүүд яг нэг юм том компаниуд ингээд батлагчт болоод эхлэнгүүт тэр компаниуд итгэдэг хүмүүс хоорондоо шууд ингээд санхүүгийн харилцаанд орох боломжтой болоод эхэлж байгаа гэсэн үг. Нэгээс нь одоо тэнд нэг Mobicom Candy, энд нэг одоо Petrobras-ийн U.2 шууд хоорондоо swap хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ бол яг одоо дундын блокчейн байх. Тийм private blockchain гэдэг шүү дээ. Энд чинь одоо яг нэгээс нь дэлхийн банк нэг гэж байдаг тий. Тэнгүүтээ ингээ улс болгоно нэг жижиг банкнууд иж. Тэр болгонд ингээ арилжааны банкнууд ингээ дөрөө иждэгтэй адилхан байхгүй. Хүмүүс нэг жижиг хүрээлтэй маш хурдан маш хямдхан одоо клирингүүдээ хийж хагаад төв дамд хоолох юм бол шууд том банкнуудаар дамжаад хийчихдэг шиг. Нэгээс нь finalize буюу одоо тэр гүйлгээний одоо өндөрлөгөө гэх юм уу те. Тэр зүйлээ болохоор том блокчейн дээр хийждэг. Жижиг сажиг банк доторх гүйлгээнүүд бол бид нар илүү хурдан хямдхан хийж болоод байна шүү дээ. Тийм тиймэрхүү давуу талтай. Тийм болохоор заавал байх хэрэгтэй. Ер нь бол улс дотроо жишээлбэл за яг хөө салбар ч юм уу те. Одоо нөгөө дундын мэдээллийн сангууд мангууд гэдэг юм эний чинь бас нэг юм мэдээллүүдийн хоорондоо шеэрлэгч гэдэг юм те. Ингээд энэ асуудлуудыг бол блокчейн байх юм бол нөгөө хүнд итгэх шаардлагагүй технологид шилж болно гэдэг утгаараа гэсэн үг шүү дээ тий. Тэгвэл дотроогод яг байж болох юм ба шүү дээ. Бид нар тэгвэл одоо жишээлбэл яг юм дэлхийн нийтийн coin гаргаж болох юм уу? Харин тэрэн дээр яг асуудал үүсэж байгаа байхгүй яг саний асуудал. За нэг proof of authority гэдэг юм байж байгаа. Жижигхэн блокчейн. Жижигхэн блокчейнүүд proof of work буюу саний computation power, hash rate гэдэг юм дээр тулгуурлаж хийх боломжгүй байхгүй. Яг тэгвэл нэг бит 3-ын компьютер нийлээд тэнд нэг байгаа майнер баачкагаас хаанч өгөхгүй байхгүй тийм. Тэр нөхөж орж ирээд шууд өөрийнхөө блокийг шахах штэ тийм. Тийм болохоор энэ бол proof of work бол жижигхэн хэмжээнд боломжгүй. Тэгэхээр энэ proof of stake юм уу эсвэл proof of authority гэсэн юм. Proof of stake бол одоо ингээд туршилтын шатанд яваад байна шүү дээ тийм. Одоо ингээд бас яач ч магадгүй жоохон итгэхэд хэцүү. Нөгөө талдаа болохоор proof of authority гэдэг нь болохоор уг нь хамгийн боломжтой одоо жишээл Binance Smart Chain дээр гэж хэлж байна тийм. Том компаниуд ингээд батлагчд болсон. Тэгээд нэг Binance-аас ингээд за та нарт нэг ирэх өглөө та нар батлаарай. Ээлжлэл батлаад байгаарай гэдэг ч юм. Та нарыг харах юм бол тэр батлагчд нь зарим нэг шоронд суудсан байж байгаа. Тэд нар өөрийнхөө батлахын ээлжин дээр батлаагүй байх гэсэн үг байхгүй тий. Тэгээд ингээд мөнгөө төгжүүлдэг. Нэг тиймэрхүү юмнууд болдог. Энэ дээр ямар асуудал гарах вэ? За Монгол улс дотор нэг proof of authority нэг жижигхэн блокчейн үүсгэжлээ. Тэгээд тэгвэл зөвхөн тэр одоо authority хийж байгаа буюу тэр байгууллагуудад итгэдэг хүмүүс л тэрийг ашиглах боломжтой. Гадаадын нэг нөхөр бол те мэдхгүй шүү дээ. Монголд байгаа нэг компани итгэх боломжгүй те. Тийм болохоор энийг цаатлаа нэг юм том блокчейн дээр finalize хийж явчихдаг байхгүй. Нэгсэн даа өндөрлөгөө буюу clearing-гээ тэн дээр ингээ хийгээ явчихдаг. Тийм болохоор ингээд бас тархмал болж штэ тий. Тэгвэл одоо яг нөгөө нэг ингээ базаад гэх юм уу. За яг анх ингээ биткойны чинь блокчейн тэгвэл яг энэ зорилго нь одоо ингээд жоохон өөрчлөгдөд. Гэхдээ магадгүй энэ угаасаа ингээ өөрчлөсөн чигээрэл явах байх л та тий. Ингээл явсан чинь нэгэнд одоо бүр дэлдэхгүй болчихлоо шүү дээ. Өндөрлөлтөд өгч угаасаа л тэгж явдаг ингээд хамтаггүй болчихлоо шүү дээ тий. Гэхдээ одоо сүүлийн үед одоо жишээлбэл NFT ч гэдэг юм уу ингээд яг нэг нь миний зүгээр ойлгож байгаагаар шүү тий. Одоо сая бас яриан дээр бас ингэж давхтаад байгаа нэг юм нэхэр энэ нөгөө нэг ойлголтыг хамгийн анхны буюу нэг бүрчлэн одоо өөрийн гэсэн юм serial дугаартай ийм юу non tangible coin гэдэг шиг ойлголт ингээд байгаад байна шүү дээ тий. Энэ магадгүй яг нэг жинхэнэ блокчейн философиг агуулсан зүйл ингээд NFT байдлаар одоо гараад ирсэн болов уу гэж би бол бодлоо. Тий одоо наа чи бас амар гоё юу байна л да. Одоо ажиглалт гэх юм уу те. Яг тэр serial дугаар чи NFT-тэй холбогдчихдаг. За одоо жишээлбэл Ethereum дээр болохоор serial дугаар байхгүй болсон, холилдсон дижитал мөнгө болохоор холилдсон байгаа даа шүү дээ. Тэнгүүт чинь Ethereum дээр нөгөө Bitcoin дээрээс serial гэдэг тэр нэг агуулган байхгүй болоод тэнгүүт чинь Ethereum дээр ингээд юу яах шаардлагатай болж байгаа тэрийг одоо симуляцлах юм уу те эмуляцлах гэдэг хэмлэлээр бий болох асуудал. Тэгэхээр аль дээр биткойн дээр байжсэн тэр асуудлыг одоо нэмээд Ethereum дээр гаргаж ирэхин тулд NFT гэдэг юм гаргаж ирж байгаа байхгүй. Нэгэсэндээ одоо байхгүй байсан юм ал одоо давуу сул талаа гэсэн үг тийм. Гэтэл тэр NFT гэдэг юм чи дээр үеэс анханасаа биткойн дээр биткойны блокчейн дээр байж ирсэн ойлголт. Нэгэсэндээ тэр түрүү хэлсэнтэй colored биткойн буюу одоо тэр майнерууд нь одоо цоосоо гарахтаа анхнаас нь жижиг мета өгдлөгч дотор тавьчихдаг байхгүй. За энэ бол ингээд за colored гэдэг утгаараа улаан ногоон цэнхэр гэдэг юм. Тэр нь анх мөнгө хэмжиж байхдаа дээр нэг юм улаан ногоон цэнхэр тэмдэг тавиад байгаа. Тэгээд улаан тэмдэг тавьсан дэвсгэрт аваад ирэх юм бол чин шоунуудад оролцох боломжтой.
Альсгүй энэ ивентүүдэд оролцох боломжтой. Альсгүй татварт энийг хөнгөлөлтөө өнөр өгөх боломжтой гэдэг ч юм. Зүгээр л нэг адилхан fungible нэг хоёр дэвсгэрт байж хахад дээр нь зүгээр нэг улаан цэг тавьснараа эн чинь нэг юм арай өөр non fungible буюу арай өөр үнэтэй болчиход байна шүү дээ тий. Тэгсэн чинь Ethereum дээр болохоор тэр ойлголт нь байхгүй болсон болохоор албаар хүчээр ингэж нэг смарт контрактороор дамжуулаад хийснийгээл NFT гэж нэрлэдэг. Хамгийн анхны Kitty үстэй. Тэгээ крипто гэдэг тий нөө. Тэгээд тэрнээс бол Ethereum-с чинь болж яалаа. Амар гацаад. Ethereum killer гэж. Ethereum killer гэдэг. Ethereum чи бүр блокчейн дийлдэгэ болоод нөгөө нэг транзакшн явахаа болоод. За тэгвэл за анх ингээд за тэднийх тийм хийсэн юм байна шүү дээ. Тэгэл би бол яг за тэрийг сайн ойлгооч хүлдээ яг үнэлт ингээд нэг юм жижиг маус явах ямар ч хэрэгтэй ингээл би анх ойлгоогүй. А тэгээ сүүлдээ нөгөө чи NFT-ний бүүн болгоо тий хаасаагүй NFT болоод. Манай Монголч гэсэн доо битүү NFT болж шүү дээ. Тэгээд энэ нөгөө концепт чинь тэгвэл дахиад солигдоод байгаа юм шүү. Одоо нөгөө одоо за яг за 2000 ширхэг ингээд нэг юм дүрс байлаа. Бүгд өөртөө давхцахгүй ингээд нэг элементийг агууллаа. Бас дотроо сериалуудтай байлаа ч гэх юм. Тэгэд одоо сүүлийн үед чинь тэгвэл нэг дүрс чинь 10 хувлаад зарж мараад NFT болоод байна шүү дээ тий. Эн чинь тэгэхээр чинь бүр шал ондоо болоод байгаа юм шиг нөгөө анхны юм арын сериал нь бол адилхан байж болно тий. Гэхдээ нэг юм адилхан юм. Сериал адилхан байж болд юм уу? Биш сериал нь өөр сериал нь өөр тий. Гэхдээ урд зураг нь адилхан. Одоо 3 гутал те ингээд гурлаа адилхан. Гэхдээ өөр сериалтай гэх юм уу. Тэгээ энэ тэгээд ялгаа юу нэг юм энэ дээр үнцний асуудал юм байна шүү дээ. Үнцний асуудал юм. Тийм үнцний гэх юм уу одоо эн чин утгагүй болчиход байгаа юм шүү гэдэг. Яг нэг юм чин нэг Монголд орж ирэхээр монголчлагддаг шүү дээ тий. Тэгээ тиймэрхүү юм болоод байна л да. Одоо жишээлбэл NFT гэдэг нь non fungible байх хэрэгтэй. Нэг шиндээ одоо за одоо төсөөлөл та Van Gogh ч юм уу те нэг Starry Night гэдэг юм зураг зурхтаа ингээд те 10 удаа зорж байна гэдэг. Яг тэр хүн зурх юм бол бас 10 өөр болно шүү дээ. Ядаж өг нь бол одоо non fungible-ийг хамгийн энгийнээр тайлбарлахад бол надад байгаа 5-ын дэвсгэрт чамд байгаа 5 ширхгийн нэгтийн дэвсгэртэй fungible болчихгүй адилхан те солигдчихна. Тэгвэл надад байгаа нэг Van Gogh чамд байгаа нэг одоо 5 ширхэг одоо хэн бэдийн Сальвадор Далигийн зургтай fungible хийчихдэг байхгүй. Яагаад гэвэл урлагийг мэдрэх мэдрэмж хүн болгонд өөр өөр. Тийм болохоор энийг зургийг бол non fungible гэж хэлж болж байгаа. Тэгэхээр яг хэрвээ зураг гэдэг талаас ингээ харж байгаа бол тэр чинь одоо ерөөсөө тийм олон байх чинь утгагүй болчихгүй. Мона Лиза те анх хин Да Винчи одоо шууд те 5 ширхгийг хийсэн зурсан те. Гэх юм бол тэр чинь жоох утгагүй шүү дээ те. Тэгэхээр энэ утгаараа бол яг урлаг дээр бол тэгж олон байх бол амар утгагүй. Энийг яг semi fungible гэдэг юм л та. Энд чинь нэг одоо нэг ширхгээс олон гараад ирэх юм бол энэ хоёр чинь fungible болчихж штэ. Солигдох боломжтой. Тэгсэн чинь энийг урлаг дээр ингээ ашиглаж байгаа сая Сальвадор Дали 10 ширхэг зурж байгаатай адилхан болчихно. Тэгээ энийг semi fungible гэж нэрлэдэг байдаг. Энийг ихэнхдээ одоо тийм урлаг гэхээс илүүтэй одоо тасалбар жишээлбэл тийм дээр бас ашигладаг. Тасалбар бол одоо яах вэ? Тоотой байгаа. Тэгээд адилхан байж болно шүү дээ. Тэгээд очиод үдчихээрэй гэсэн үг шүү дээ. Гэхдээ чамд байгаа гэж бид нар бидчихье гэдэг утгаараа блокчейн дээр байгаа. За энэ утгаараа бол болж юм тийм үү. Яг зөв би нөгөө Стамбул жаач юм шиг гэдэг чинь манай дээр жоохоо тиймэрхүү юмуд гарч ирээд харин би зүгээр сонирхолцохгүй. Ягаад тэр ингээ нэг юм 10 шиг адилхан юм жишээл яа ингээ өгөөд байгаа юм бэ ч гэдэг юм те. За community үүсгэж мүсгээд байгаа бас юм ажиллагч л байна л да. Би сая сацогийн тэр нөгөө харц гэдэг те. Тэрнээс шар шавууг нь авсан байхгүй. Тэгээд тэгмүү тэр community үүсгээд бид нар хоорондоо уулзаад те пен сонсоод яадаг чинь те гар ус зураад минутрийг ингээ за окей болж ийн гэж авч байгаа. Зарим нь ингээ юм адилхан юмнуудыг шууд яг ингээ адилханаар 10 ширхэг 80 ширхэг 100 ширхэг ингээ зараад хахад мэдгүй яг үнцийн хаана байдгийг эсвэл тэр нэг сериалных юм дугаардаа байд юм эсвэл тэр урталтаа нэгтгэн шүү хоёртхан шүү гэдгийг 88 дахь нь бол амар гоё алтан дугаар ч юм уу тэгж үнэлэх гээд байгаа юм уу яг яах гэдэг юм зөв би тэрийг зүгээр санаа. Аль талаас нь харж байгаас болж байгаа ч гэсэн надад бол яг тийм чамтай санал нэг байна. Яг тийм орлын бүтээл дээр ч юм уу одоо тэгж олон semi fungible SFT байдлаар гарах бол төхөөрөмжөө. Гэхдээ ямар нэг одоо сая чи хэлсэн шүү дээ. Тэгээд нэг клуб байгуулаад тэрэнд уулздаг эрх юм чинь байдаг байх юм бол чинь заавал арт байх шаардлагагүй тийм. Тэгээд тэр нь олон ширхэг одоо тэр тасалбар шиг ингээд байж болно гэсэн үг шүү дээ. Тэгээд эрхийн бичиг гэсэн үг шүү дээ тийм. эрхийн бичиг байдлаар байх юм бол 10% 100 ширхэг байж болж байгаа. Тэр үед гадныхаа клиент тэгээд байгаа юм шүү. 2-3 мянгаар уучлаарай. 2-3 мянгаар одоо генерейт хийгдэнгүүтээ бүгд өөр нэг дор генерейт хийгдээл 2000 он оролцлоо бүгд нь пак гэж тараахад надад нөгөө rarible байдлаасаа хин авснаас илүү үнцийн тогтоод 2000 дотроо бас нэг хавраараа өслөөд нь шүү дээ тий. Яг тийм байвал бас ингээд арай өөр байгаа дээ шүү дээ. Тэгэхээр манайх одоо яг магадгүй тэдлүүгээр явах байх
гэж хараад байна. Энийг ихтэй сая одоо эхэлж гарахтаа бол зүгээр нэг яг харахгүй янз бүрийн одоо нэг зөвхөн нэг зураг хөрөгч байд юм одоо нэг санамгч маргч байд юм гэх мэт ингээл янз бүрийн зүйлээ гарч явж байгаа. Тэгээд яг явандаа зүгээр ардаа ямар нэгэн одоо үйл ажиллагаа хөтөлбөр байхгүй бол үнцэнд хүрэхгүй мэн гэсэн байдлаар өгдө хөгжиж явчихж байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тэр иймэрхүү байдлаар явчихад байна уу тий. Одоо шин сая би харж байгаа сүүлд одоо нэг нэлээд бүүн болоод байгаа Степен гэдэг coin одоо нэг юу вэ хөтөлбөр ч гэх юм одоо байлаа шүү дээ. Дижээч нэг готл авд юм байна. Тэр нэг алхаад одоо нэг coin цуглуулд юм одоо тий. Нэг тийм юу байна л да. Дадлын компанийн биш үстэй. Үгүй Эрүүл мэндийн бодоод. Гэтэ нөө мета tools. Stephen A6 гэсэн байсан шүү дээ. Энд чинь одоо бас нэлээд юм болоод лээ. Өдөрт 60 $, молоор олбуулж ирсэн шүү дээ. Гэхдээ нэг гутлыг авахын тулд нэг 12 солоно гэсэн нь баг $1,700 молрын зардалтай юм бэлээ. Тэр нь бол яг нэг NFT хэлбэрээр надад өгөгдөө тэр гутал нь яг миний аппликейшн дотор байрлаж иж би одоо тэр даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй болох юм уу да. Тэгээд би ингээд алхаад байх бол яг миний эрүүл мэнд хэрэгтэй нэ би дээрээс нь ингээд одоо coin олборлоод байгаа шинжийн ч юм уу гэх мэт ингээд ерөөд бол хөгжил нь бол ингээд цааш нэг үргэлжлээд яваад л ах шиг байна л да. Тэр нь бол янз бүрийн. Гэтэ миний бас нэг NFT дээр нэг ойлгохгүй байсан юм нь яг үнцийн юундаа яг би түрүүний яг үнцийн юундаа байгаа гэдэг дээр аягүй гайхдаг байсан л да. Зүгээр нэг юм электрон юм шиг дижитал нэг юм зураг би компьютер дотроо байрлуулчаад тэгээд тэрийг байн хараад байхгүй. Гэрийнхээ ханд байгаа зургийг бол би байн ингээ хараад байгаад ингээ тийжээс таашаалаад байна. Гэтэл ингээ тэр дотор байгаа. Тэгээд яг энэний үнц нь юундаа байдгийг бол та гэдэг ер нь л жоон гайхдаг л байсан гэ зүгээр ер нь бол одоо ч гайхчихлаа. Зүгээр цааш нь ярих юм бол Гайхсарч байх бол гэж. Тий. Одоогор би мөлж чадахгүй байна ер нь бол. Яг хөтөлбөртэй юм бол мөлж болж ирээ түрүү хийн ярьж штэ тий. Цаана ямар одоо тиг гэж байд юм уу эсвэл community үүсдэг ч юм миний өсдөг community яг тийж үүссэн байх юм бол бидний дотор байханд бол тухайн NFT гэдгийг аваад тэгээ явж байна. Яг зах зээл сонирхоод үн өсөд идэг NFT бол хүмүүс аваад арилжаалах маркер бол нэлээд сайн бүгэн болгосон. Тэгээ хорвоод ганц юмыг эзэмшиж байгаа бол заавал тэрийг авчирч хэрэггүй бас сэтгэл дотроо би энийг эзэмшиж байгаа да болохгүй ороо хардаа гэж байж. Яг хамгийн ингээс би ингэж тайлбарлах амар дуртай байдیں۔ Энд чинь зүгээр нэг юм үнэт цаас واخхой. Одоо бидний гар дээр өмнө байдаг байсан энэ үнэт цаас гэдэг юм. Одоо мөнгө ч гэсэн үнэт цаас шүү дээ. Мөнгө үнэт цаас байна, сертификатууд байна, эсвэл нэг гэрчлэгээ энэ үнэт цааснууд байж дээ. Тэнгүүд тэр үнэт цаас байгаад байгаа нэг хувилах хэвлэх боломжгүй болох гэж л тэгээд байгаа шүү дээ. Дабл спенд юм уу? Хувилаад гаргачихгүй юм хэрэгтэй байна. Тэгвэл энийг яаж дижитал болох вэ гэдэг асуудал чинь тэр нөө дээр үед тэр coin гэдэг сериалтай coin гэдэг юмараа биткойн шийдсэн байсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө NFT гэдэг чинь болохоор өөрөө ийм сериалтай үнэт цаас л гэсэн үг. Нэгсэндээ бид нар тэр үнэт цаасанд нь ач холбогдол өгөх гээд байна л да. Нэгсэндээ тэр бид нар бол тэр үнэт цаасанд бол нэг үнцний байхгүй шүү дээ. Яг $1, $2 хэвлсэн үннийх нь үнцэн байгаа. Тэгвэл эн чинь цаанаа юу гэлтгэж जैन, юуг одоо юунд уйсан байна. Юу одоо юуны баталгаа болж байгаа, юуны гэрчлэгээ болж байгаа гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Энэ зүйл нь илүү одоо объект нь илүү чухал гэсэн үг. Тийм болохоор яг энэ талаас нь харах хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл би нэг юм зураг зорчингуудаа за энэ дээр нь би зүгээр мөнгө тавьчих болно шүү дээ. Тэр мөнгөнийх нь сериал нь за энэ сериалд харж байгаа юм бол энэ зургийг эзэмшигч гэсэн үг шүү. Тэгээд би нэг галерей тэр зураг тавьчаад галерейд хэлж штэ. Ийм сериал дугаартай мөнгө аваад ирэх юм бол одоо төгрөгийн дэвсгэрт аваад ирэх юм бол та нар наатаха одоо энэгээр сольж өгөөрэй гэдэг тий. Тэгээ өгөөд тэрийг зах зээл рүү гаргачих واخхой. Энэ бол ийм зургаар баталгаажсан юм үг гэдэг. Тэр чинь болохоор одоо өөрийнхөө тэр нэг 100 төгрөг ч юм уу 1000 төгрөг гэдэг үнцнийг хадгалахаас гадна тэр зургийг илтгэж байгаа болохоор энэ чинь non fungible болчиход байна шүү дээ. Тэгээ би нэг сертификат буюу одоо нөгөө нэг юу гэдэг байдлаар ашиглаж байгаа. Одоо non fungible тэр баталгаа гэрчлэгээ гэдэг байдлаа. Тэгээд юуг нь ашиглаад байгаа вэ гэхээр тэр дэвсгэрт чинь болохоор нэг хувилагдах хэвлэгдэх боломжгүйг л ашиглаад байна шүү. Тэгэхээр яг л NFT гэдэг чинь хувилагдах хэвлэгдэх боломжгүй гэдгийг л юу яаж өгч байгаа болохоос баталж өгч байгаа болохоос ерөөсөө тийм өөрт нь бол тийм айхтар үнцэн бол байхгүй. Өөрийнхөө нэг юм жижиг одоо блокчейн дээр гаргасан нэг зардал биш үү нэг юм онгоцны шимтгэл гэдэг үлээ тийм газ яа бид хоёр ч бас нэг NFT night хийжсэн шүү дээ нэ event хийгээ тэр чинь бас яг нэг удаагийн Ахурамаста гэж нэр өгөөд тэгээд тэр нэг юм ICT группийн үүсгэн байгуулагч нарын одоо компанид оролцож ирсэн хүмүүсийн зураг хөрөх тийм мангар том зураг байсан аахгүй. Тэрийг ин дижитал хэлбэрт бол ганцхан хувилбар гаргаад бас дуудлага худлаа зарж илаа тий. Манай дээр яг нэг бас юм нөгөө дуудлага худлаа байдгүй байгаад байгаа шүү дээ. Маркетплейсүүд ер нь дуудлага худлаа байхгүй. Тэр авсныхан дараа өгсөндөө тэрийг өгчих ингэж гээд цаанаа ингээд юм хоёр дахь зах зээл дээр ингэж яваад байгаа. Уг нь бол ингээд auction market байх ёстой юм шиг тий. Уг нь
Тэр зурсан тэгээд их хуваар ICT дотор байдаг тий. Тэр нь тий ICT групп. Гэхдээ тэр нь бол зүгээр яг нэг тэрийг нь хэвлэлцэн их хуваараа дижиталаар дахиж хувилахгүй шүү. Тэр нь л одоо тэрийг л зарч байгаа. Тэрнээс их хувийг нь аваа яа гэсэн бас үг бас биш тий. Гэтэ бас яг сонирхолтой нэг л их утгаараа. Бас тэр NFT-ийн чинь нэг чухал юм нь одоо юу байгаа? Одоо тэр timestamp гэдэг ойлголт. Блокчейн дээр нэг л орсон бол хэзээ ч арилгүй гэдэг шүү дээ. Яг үнэ. Тухайн үед орсон гэдэг чинь тэр үед нэг timestamp тавьчихж байгаа байхгүй. Хэдэн оны хэдэн сар гэдэг юм баталж байна гэсэн. Тэгэхээр хамгийн анх одоо чинь би бол өөрөө ингээд хамгийн анхны Монголд тэ хамгийн анхны NFT гаргасан гэж бодоод байдаг. Алтак дээр тий. Тэгээ алтак шинжилгээ гэдэг нэг тийм юу байгаа. NFT байгаа. Тэгээд амар зөрөгтэй хэлээд байгаа учраас тийм байхгүй. Хин нэгэн тэг хурж ирээд өөрөөхөө би тэгвэл ийм NFT гаргаж ирсэн шүү дээ гэдэг. Аваад цаг нь харагдаа. Тэгвэл timestamp би нарчид та тэгэл ойлгомжтой байхгүй. Тэгээ өшөө тэр нэг хоёулын хийжсэн ивент дээр бол би анх NFT үнцэн нэгтгэж өөрөө ойлгож ирсэн байхгүй те. Үнцэн ийм байт юм ингээд ямар нэгэн зүйлийг одоо үнцэн орчхол юм бол одоо жишээлбэл тэр мөнгөн дээр байгаа тэр сериал дээр чсэн үнцэн өгч болно шүү дээ те. Ингээд баахан өслөвчтэй юм мөнгө гэж байгаа бол тэр чи би хин нэгэнд өгмөөргүй шүү дээ. Энд чи хадгалаад нэг ан дээр хадгалдаг. Тийм ингээд тавьчмаар байна шүү дээ те. Яг тэр Азийн мөнгө энэ төр гээл те. 99 гэснээр алтан мөнгө ингээд хөвчтэй шүү дээ. Яг тэрнтэй адилхан юунд ч одоо ач холбогдлогууд ингээд үнцэнтэй болгож болдгийм байна. Тийм. Яг бид нар нөгөө NFT руу орсон шалтгаан нь болохоор яг нөгөө анхны нөгөө яг блокчейн, биткойны блокчейн яагаад үнцэнтэй чухал байсан юм бэ те гэдэг талаасаа ярихын тулд зүйлээ NFT бол яалтчгүй нөгөө том жишээ болчиход байна шүү дээ те. За тэгээ босткойнууд яах юм одоо тэгээд хактуулаад ах юм эсвэл. Ер нь одоо энэ хөгжүүлэлтээ явдгаар явна гэж байгаа шүү дээ те. Яг гоо би бас өөрөө нөгөө нэг нөгөө жоохон шинжлэх ухааны тал руу сонирхолтой тэгээд дэлхийн дулаал гэдэг юм бол жинхэнэ гэдгийг мэдчихэж байгаа. Тийм болохоор одоо яг биткойны одоо энэ hash rate тэр одоо майнинг хийж байгаа тэр тог шатааж байгаа гэдэг бол айгүй буруу муу гэдэгт бол яг нэг амар сэргүүцэхгүй. Энэ бол үнэн. Гэхдээ яг нөгөө биткойн ч майнинг хийж байхдаа нэг юм бас нэг юм нэг газар зарим газар ингээд тогнооч хаягдчихдаг байхгүй. Одоо жишээлбэл Монгол жишээлбэл ингээд тог өнгөө хаягдчихдаг. Өдрийн цагаар. Яг тэгээ өглөө ороо хоёр ингээд нэг спайк болчоод тэгээд өдөр юм уу шөнө хоёр ингээд хин чирэггүй нэг цахилгаан станц ингээд нормалдаар бийж идэв шүү дээ. Тэнгүүд чинь тэр нормалдаад байж байгаа тогийг чинь газар руу ингээд асгаж идэг байхгүй. Яг нь барих батарей байхгүй болохоор. Тэнгүүд чинь энэ зүйлүүдийг нь ашигладаг тийм нэг одоо давуу тал байна биткойнд те. Тийм болохоор энийг бас нэг амар энэ бол ингээд ерөөсөө байгаль дэлхийг ингээд хорлон сүтгэж байгаа гэдэг талаас нь хараад бол хэрэггүй. Хоёр талаар компьютерийн хүчин чадал гэдэг бол 2 жил болгон нэмэгдэхтэй одоо нэг тогны ашиглалт ингээ 2 дахин ингээ багасаа ингээ явна гэсэн. Тийм болохоор энэ бас нэг гайгүй одоо одооныхоос ингээл улам 21 технологиод өгсөн бүр их тогтчтайгаад байна гэдэг бол биш нөгөө S19 Mars чинь баг 3-4 S9 нийлцсэн юм шиг тэгсэн мөртлөө нэгэн S9-ийн цахилгаан хаяад юм гэдэг. Чипнийх нь ингээд мөнгө нь багасгацсан хэдэн нанометр болгоцсон тэр чинь тогны ашиглалт ингээ багасаад. Одоогоос баг хуучны ашиглаад нэмэргүй. Биткойн майнераараа гэрээ халаадаг, тэгээ байшингаа халаадаг тийм үг бас харагдсан. Ягаад болохгүй гэж тийм. Одоо жишээл манай жишээлхэд хэлэм цахилгаан станцгаажууд ийм биткойн майнинг тавьчих жоох юм. Яг хүмүүс харахтаа болохоор та нар биткойн майнинг янз бүрийн олон юмлууд орж ингээд манайх ч болохоор зөвхөн нэг газар авахж гарах гэсэн чинь уурхай хэрэгтэй болоод уурхайгаа ажиллуулах гэсэн тог хэрэгтэй болоод тогоо гарах гэсэн ч одоо нөгөө цахилгаан станц зэрэг болоод байна шүү дээ. Тэгээд тэр цахилгаан станцаа барьсан байсан чинь манайх нөгөө газар дорогоо нүүрсээ өөртөө ашиглах гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд тэр нүүрсийг чи ингээд цахилгаан станц түлээд ингээд байж байгаа нүүрсний цахилгаан станц чинь хэцүү юм. Одоо бас саялах зэрэг нормалтад байждаг. Жишээлбэл тэрийг ашиглахгүй байх юм бол фаза алдаад ч гэдэг юм уу цахилгаан станц өөр ингээд унтарчдаг маш өндөр зардал гаргадаг байхгүй. Тэгэхээр тэрийг нэг юм регуляшн байлгаж явах хэрэгтэй. Нэгээрсэндээ юм хэрэглээг ингээд тогтмол байлгаж явах хэрэгтэй. Тэнгүүд хажууталт нь хин нэгэн одоо ингээд тогтмол хэрэглэдэг байлгахын тулд тэнд биткойн крипто одоо майнинг гэдэг хэвчиж байгаа байхгүй. Тэгэхээр болохоор энийг чинь бас заавал нэг юм байгаль экологи сөрөг талаас нь биш бас харах боломжтой. Эргээр нь шийдвэрлэх боломжтой. Манай монголч угаасаа нөгөө нэг нүүрс байгаа юм чинь одоо нөгөө баг энэ тэндгүй нүүрс хэрэглэхээ баг болох гээд байна. Тэгэхээр энэ чинь зөөн мөн гэдгээс илүү энд нь бас шатаагаад тэгээд нөгөө майнер хийгээд нөгөө том дата центруудыг бариад нөгөө шилэн кабелаар нөгөө нүүрсээ экспортлоод гэдэг тэр нөгөө гэдэг одоо ойлголт руу бас явах гэдэг чинь ууг нь бол бас болохгүй ч бас байхгүй. За ямар ч хэлсэн эрчим хүчний хувьд бол манайхад нөөц хэрэгтэй л байгаа.
тэрийг бол яалтчгүй мэдээд байна те. Бүгд мэдээд байгаа Тийм шүү бүгд дээ. мэдээд байгаа. Нэг юм хийх үзсэн хүн бол тэрч маань хийж байгаа тийм. Хийх ч ёстой байх гэж хүлээлт над ер нь байгаад байгаа учраас би заавал энэ Кайлумын талаар дурсахтаа ер нь бол тэр яаж байгаа бол гэж энэ асууя хүсдэг байхгүй юу тийм. За тэгээ эргээд нөгөө нэг ярианд оронгууд чинь надад нэг юм бас сонирхолтой ч юм уу юунууд санаанууд гарч ирж л да. Өөрөлдөх юм бол за биткойн гэд байж ин этериум гэд байж ин энэ гээд ингээд тэгэнгუთ одоо яг энэ улс орны хувьд нэг юм тулгамдаад байгаа ингээ олон асуудлуудыг шийдэх юм боломжууд чинь крипто валют дотор энэ блокчейн дотор байгаад ах юм. А гэхдээ энийг улс орнууд нь ашиглахгүй эсвэл бүр эсэргүүцээд ах юм. Тэгэд энд юу ямар шаардлага. Одоо жишээ нь одоо нөгөө нэг одоо тэр гэрээжүүлдэг ч юм уу нөгөө нэг те сериал мэрал инээ тэргээл ингээл одоо ингээл янз бүрийн зүйлүүд ингээл байгаад байна шүү дээ. Дээрээс нь тэр мөнгөний трак ч гэдэг юм уу ингээл энэ бүх зүйл өөрөөх юм бол Монголд нэг юм харамсалтай юм нэг юуны нийгмийн даатгалын санг нэг хамчдаг ч юм уу те тэр мөнгнүүд ингээл нэг хэмжээтэй аваад идчихдэг ч юм уу те ингээл янз бүрийн одоо төслөөс орж ирсэн мөнгнүүдийг нь ховдоо завчдаг ч юм уу гэх мэт ингээл амар олон шилэн биш тонголог биш байгаа сууж штэ. Тэгэхээр чи энэ айгүй олон асуудлуудыг чи яг энэ блокчейн чи өөрөө ингээ шийдэх боломжтой юм шүү. Тэ юу нь бол ингээ шийдээд одоо энийг бид нар улс төр одоо за улс төр гэж шийдэж болохгүй маа. Улс орн маань энийг ингээд ашиглах юм бол бид нар ингээд маш олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой харагдаад байгаа боловч ашиглахгүй дээрээс нь бүр эсэргүүцдэг ч юм уу тэ заримдаа хоригдсан хууль тогтоомж гаргадаг ч юм уу. Би ч ганц Монголд гараад байгаа биш үү. Дэлхийн бүхэл улс орнууд энэ тал дээр жоохон айцтай ч юм уу хориотой байгаад байдаг. Гэтэл яг ингээд өөрийг нь яг энэ блокчейн технологиг ингээд судлаад ингээд судалдаг хүмүүстэй ингээд ярилцаад үзэхлээр энэ өөрөө айгүй том давуу талуудыг тэ бүр айгүй том их чөлөөг өгөх гэж байгаа юм шиг ингээд харагдах юм. Тэгээд энэ нь ер нь ямар учиртай байгаад эдгээр эсвүүцэд эсвэл юутэй тулгараад байгаа энэ. Тий одоо засгийн газрууд гэдэг чинь одоо болгоомжлоод байгаа юм шиг одоо ингээд байгаа юм л да. Мөнгө гарч ирэх болгонд шинэ мөнгө гарч ирэх болгонд за анх нэг мартер гэл ингээл цаасан мөнгө ингэх болгонд өмнө төрлөختөн чинь цоошнэр мөнгөнд ингээд асуулт гарч ирээд нь шүү дээ мөнгө чи юу юм бэ мөнгөөр юу хийж болох вэ гээл те тэгэл фиат болоод те за заавал банк ингээд инфляцид орж явах хэрэгтэй байна ямар нэгнээс уягдсан байж болохгүй юм байна гээл фиат мөнгө гарч ирэл ингэсийн дараа дахиад нэг эдийн засгийн цоош ингээл бүтээгдэхүүн гарч ирээд байдаг яг блокчейн биткойн гэдэг юм анх гарч ирэнгүүт яг адилхан тийм зүйл тохиолж байгаа хүн төрлөخت. Энэ юу вэ? Тэ мэдхгүй юм гараад ирж байгаа. Энийг юу хийж болох вэ? Тэгээ хүн яадаг вэ гэхээр мэдхгүй юмнаас айгүй хайдаг. Яг үнэ. Тийм болохоор засгийн газар тэхэн зөв. Эн чинь те яг бид нар нэг таньж мэдээгүй байна. Тэгээд юунд ашиглагдах нь одоо тодорхойгүй юм бол шууд ингээд төлөнд шүүрэх нь хэцүү. Нөгөө талаас болохоор бас нэг шууд хааж боох нь бас буруу. Тэ яах нь гэдгийг харах тийм орон зай үлдээхгүй бол бид нар таньж мэдж чадхаа болох гэдэг шүү дээ тийм болохоор энийг ингээд ерөнхийдөө ингээд байглаар нь нейтралаар нь ингээд орхичуул байгаа зүгээр байгаа даа яг хөө зарим улсууд болгоомжлоод жишээлбэл Хятад ч юм одоо ингээд шууд ингээд хагаад байгаа явчихж шүү дээ тэгсэр нэ өөртөө хамгийн биткойн эзэмшээд идэг тэгээ өөртөө гэсэн койнуудыг гаргаад байгаа гэдэг чинь тэгвэл энд одоо юу ажиглаж чинь гэхээр одоо бол ерөөсөө засгийн газар одоо банкнууд ч юм уу бүгдээрээ төвлөрсөн удирдлагыг аяг өгсөж байгаа. Ягаад гэвэл төвлөрсөн бус одоо ингээд задгаа тавьчихаар юу болдог тухай бид нар ерөөсөө мэдлэггүй байгаа болохоор. Тийм болохоор тэдний хааж болж байгаа зөвчсөн нөгөө талаас тэд нар бол мэдээж олоо харцсан байгаа. Энэ юунд хэрэгтэй гэдэг. Наацхан жишээлбэл ягаад Америкууд биткойн цуглуулдаг байгаа. Ягаад Хятад биткойн цуглуулдаг байгаа. Ягаас Эл Салвадор бүр ингээд те ингээд нэг юу болох ч legal tender болгоод ингээд төлбөрийн эрсдэл ачиж өгдөг ч юм уу те. Энэ бүхэн чинь цаана болохоор ямар учиртай гэдэг. За окей. Америк одоо ингээд байхгүй боллоо гэж хэлээ л доо. Энд чинь бүх банк санхүү, бүх нөгөө нэг төвлөрсөн юмнуудын удирдлагууд Америк ингээд байж идэг тийм. Америк одоо тэр хүч чадлаа байхгүй болж та одоо 8-8-аас болоод хашааж эргэж магадгүй шүү дээ тийм. Зөв бөмбөг гэдэг асуудал боллоо. Тэнгүүд эндээс юу ингээд ажиглаж байна гэхээр бидэрт одоо энэ одоо Америк бидний клиринг хийж өгөх болж яах вэ? Бид нар яаж юм итгэлцүү. За арга алт ингээд солилцож болно. Гэтэ алт гэдэг чинь амар муухай удаан тий амар хүнд тийм одоо хэцүү юм баггүй. Тэнгүүд чинь онлайнаар бид нар шийдэх хэрэгтэй. Өмнө Америк бидэрт онлайнаар ингээд шийдэж өгч ирсэн. Төв банк бидэрт одоо тэр клирингийг шийдэж өгч ирсэн бол одоо тэр байхгүй болсон үед олж орнууд яаж хоорондоо хил ойлголцох гэсэн үг шүү дээ. Би эндээ итгэлцүү. Яг түрүүний компаниудын донд байсан асуудал байхгүй. Яаж хоорондоо trustless одоо харилцаа эдийн засгийн санхүүгийн харилцаа байхгүй. Энд бол биткойн бол хамгийн нэг дөрвний одоо сонголт. Этериум байж чадахгүй тий ягаад гэвэл 200 мянга дахин одоо хүч чадлаа одоо тий 200 мянга дахин сул талтай байгаа дээ шүү дээ тий эмзэг байгаа дээ гэсэн. Тэрнээс бус нь бол бүр тэгээд ярих юм байхгүй. Тийм болохоор хамгийн том хамгийн одоо энэ шинжлэх ухаан дээр буюу одоо энэ
компьютерийн тооцоолол ажиллагаан дээр тулгуур чигдсэн гэдэг утгаараа энэ улс орнуудын хооронд клиринг хийх хамгийн том зэвсэг бол биткойн болоо гэж байна. Алтнаас илүү одоо эн чинь хөрвөх чадвар сайтай, хурдан зүйл шивтгэл багтай тийм зүйл байгаа шүү дээ. Тийм болохоор тэр талаас нь засгийн газар бол мэдээж харж байгаа. Гэхдээ дотор нь шууд аваачаад ингээд нэг төлбөрийн эрсдэл болгоо ичүүл эсвэл ийм нээлттэй ингээд хачих юм бол терроризм нэг мөнгө угаалт гэдэг юм бол мэдээж юм уу. Гэхдээ би энийг юу гэж өмөрдөг вэ гэхээр биткойн за яах вэ гэдэг хардах зээл дээр хэрэглэгдлээ, терроризм хэрэглэгдэх юм уу. Тэгвэл долларын тэр кэш гэдэг юм чинь бүр хэрэглэгдэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор энэ талаас нь бас харах хэрэгтэй. Яг гэхдээ яг одоо хамгийн түрүүний хэрэглэж болох зүйлүүд бол нөгөө бүртгэлийн буюу одоо натраачуулах энэ үйл хөдлөлийн гэрчлэгээ гэдэг юм уу тийм нэг юм бид нар чинь диплом энэ төр чинь хуурамч зөв дипломтой байна мэн гэж хэлдэг те энэ бүгдийг бол ядаглаад тэр нөгөө юугаараа хийгээд одоо private blockchain-ээр хийгээд ингээд хэлцлээ юмэр байгаа байхгүй одоо ингээд л ойлгоцсон шүү дээ. За окей ойлгоцсон. Ягаад тэр манай зүйл гэрчлэгээний маргаан те одоо манай газар дээр газар байсан байх мэн хин нэрний шилжсэн байх шиг сонь юмнууд гардаг шүү дээ. Нэгэн газар байх чи яаж болох юм чи боломжгүй шүү дээ. Үгүй тэр байтаа хамгийн сүүлийн үед яригж байгаа яриа чинь гэрлэлтэй нууцаар тийм шүү дээ. сад цуцалцсан. Тэгээд тэрний дараагийн мэдэр би хизээч гэрлэлтийн бодлогон дээр гар үсгэх зураагүй гэсэн гэдэг ч юм уу те. Смарт контрагаар өстой бүр ичтэл гаргаад ирэх юм шиг блокчейнээр Тэр цэвэр тунгалаг байдал гэдэг юм. Тийм Бас нь хүн төрөлхтний гаргаж байгаа бас нэг блокчейн дээр биткойн дээр гаргаж байгаа нэг алдаа бол бас тийм баг та. Хүмүүс биткойн блокчейн ойлгох гэдэг хэрэглэгчдэд. Үүний ихтэй энэ яг нэг тэр санхүүгийн төвлөрсөн байгууллагууд айлсгүй тэр улс орнууд нь ойлгоцсон байхад айлсгүй нөгөө нэг бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниуд нь ойлгоцсон байхад бол тэр нөгөө нэг хүмүүст ойлгуулах шаардлага байна. Жишээлбэл одоо жишээ болгож харъя л да. Facebook-ийн одоо white paper гэдэг байлаа гэж тийм. Тэгсэн чинь Facebook-ийн white paper-ыг уншиж ийм байвал яг хуу манайх интернет гэдэг юм ашигладаг. Яаж бид нар интернеттэй тэх вэ? Интернет хэрхэн ажилладаг вэ гэдэг ийм байх юм бол хит хэрэггүй хог үстэй тийм. Бид нар интернет идэх шаардлага байхгүй. Тэгээ одоо угаасаа яг үний блокчейнийг одоо яг цаанаа тэр хашин яадгийн 256-ын ямар учиртай ер нь цаана блокчейн ашиглаж байгаа үгүй бас хамаагүй. Тэрнээс чинь болж бас аягүй хлөөр гарч байна. Манай блокчейнтэйгээ цагаар чи coin мөн заа яваад гэдэг хүмүүс. Тийм болохоор одоо биткойн блокчейн гэдэг энэ системийг ашигласан яг жинхэнэ утгаар нь ашиглаж чадаад энэ ашигтай байдлаар нь ашиглаж чадж байгаа бүтээгдэхүүнүүд бол өөрчлөж байгаа. Бид нар бол биткойн дээр байгаа. Бид нар бол AI, бид нар бол тийм юм мета энтер гэдгийг бол үйлдэх шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Усал тэнд асуудлыг шийдэж байгаа юм чинь хүмүүс дахиж тэр толгойг нэвтгээд энэ бас юу ингэж толгойг одоо эргүүлээд авах шаардлага байхгүй. Facebook гэдэг юм бэ та бүртгүүлээд ороод найзуудтайгаа уулзаж найзууч юм. Окей. Одоо энэ баг манай уламжлалт шахуу асуулт болчиход байгаа. Нэг ганцхан зочин урдмарчаад. Тэр одоо юу гэхээр за энэ ингээд блокчейний тухай ингээд мэдлэгтэй байгаа тийм. За одоо орон судалж юм те ингээд маш олон ингээд юм шинжлэх ухаанч нэг хүн байгаад шүү дээ. Энэ хүн арилжаа хийж л байгаа шүү дээ. Хоёлаа ямарсан арбитраж хийжсэнийг бол би санаж байна. 18 онд лөө. Тийм шүү. 17 онд л нэг Солонгосын бийж хаалхад. Тэгэхээр одоо юм мань нөхрөл мэдж байгаа. Тэгэхээр энэ мэдлэгтэй хүн хэрхэн арилжаа хийж дээ. Тэгэхээр бас coin mine хэрхэн судалж цаана блокчейн асуудлыг ханддаг юм уу эсвэл hype map ч юм уу энэ тэрний тал дээр туршлагаасаа болцооч. Яг гоо за NFT сонгохдоо ч гэсэндээ бас тийм. Одоо нэг тоглоомын онлог гэдэг байгаа шүү дээ. Тоглоомын онлог талаас маань бол zero sum одоо positive sum гэдэг хоёр тоглоомын одоо юм юу гэж байгаа тийм. Үйлчлэл байдал. Мөн заага хугацааны зах зээл гэдэг бол ингээд бүр ингээд хандсан зах зээл нь ханангуудаа тий нэг юу zero sum болсон байхгүй. Заавал энэ хожихын тэмдэг хэнийг харж явах хэрэгтэй. Яг крипто бол би одоохондоо positive sum гэж харж байгаа. Дөнгөж бүглэж байгаа ингээд эдийн засаг болохоор ингээд хүмүүс нэмэгдээд тий ингээд мөнгө нэмэгдэж байгаа болохоор заавал энд нэг хүн хожихын тулд тэнд нэг хүн албах байхгүй. Гэхдээ одоо сүүл рүүгээ бас нэлээд гайгүй ингээл ханаад эхэлж байна л да. Яг энэ үед яаж явах тэр нэг zero sum руу орж эхэлж байгаа байхгүй. Тэгээс энэ хэн нэгэн онохын талд энийг алддаг. Тэгээд би нэг тийм technical analysis одоохондоо нэг тэгж сайн орж чадахгүй байгаа шалтгаан нэг тийм байхгүй. Хэн нэгэн technical analysis хийж хагаад яг тэрнийх нь эсрэг хийжээж би нэг их мөх хийх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний тавьж байгаа тэр ордеруудыг бид хараад ч юм уу те ингээд байж дээ. Тийм болохоор
би ингээ аль бол хоор дээр хийхгүйгээр арилжаа хийхээр имцдэг ч юм уу. Иймэрхүү сонин шууд маркет хашаар ингээд авчдаг ч юм уу. Тэгвэл өөрийнхөө хаана яах гэдэг байгаа нэг юу саналыг ингээд харуулчаад байна шүү дээ. Ер нь гэдэг дандаа спот билгүүд те. Спот арилж. Тий дандаа спот. Би ч одоо ингээд үн хараал ингээд дээр янз бүрийн шугам зураал ингээд үзэнгүүд за одоо унхандаа ингээд үсэлгэндээ дондоо өөрийгөө заа гэх болоог байгаа юм байна те. Тийм болохоор ер нь бол аль бол хотлор тал руугаа. Ер нь ингээд за гайг унцлаадаа гэх үед нь аваад дандаа ингээд нэг хот зарахгүйгээр зархаар ингээд харин байгаад гэдэг. Яг нь би өөрөө шүтдэг юм технологи сонгоод байна. Сонголтоо яаж хийж чинь. Сонголт бол яг тийм. Өмнө нь бол Ethereum бол ч биткойныг давн маавна гэд би одоо юутэй байсан. Үзэл бодолтой ягаад үл энэ чинь 2 тэг гэлэг амар мундаг гэж хэлсэн чинь. Яг энэ сүүлд одоо миний энэ ярьсан зүйл бол намайг ингээд 100 эргүүлж байгаа байхгүй тий. Хүү биткойн амар байсан биш үү? Гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо тэнийг удахгүй хүмүүс ойлгоно гэдэг. Тий. Угсаа ойлгогдсон л та. Тэгээд чи лазер IT шүү дээ. Тий. Тэгээд биткойн 100 мянга хөрвөл лазер нэт аавна гэдгсэн чинь нөгөө миний авахтаар одоо хүртэл ингээд лазер нэт хизээч хөрхий тий. Гэтэ бол энэ бол ойрын хугацаанд бол хөрхөн ойлгомжтой болохоор амар бүлэн ш. Тэгээд дээрэс нь гээл хямдрах болгонд нь гээл баярлаад цуглуулаад юм хөлөө. Тэгэхээр биткойн дээр бол нэлээд бүлэн ш байгаа. А дээрэс нь түрүүн хэлсэн чинь шалтгаан Ethereum-ээс илүүтэй нэг Cardano дээр ийм шалтгаанаар бас нэлээд бүлэн ш байгаа. Тэгээд дээрэс нь блокчейний дараагийн технологи гэж байгаа. Одоо энэ блокчейн гэдэг яриад байгаа чинь цаатал нөгөө distributed ledger гэдэг одоо нөгөө тархамал бүртгэлийн систем гэдэг юм явагдаад байгаа шүү дээ. Тэр тархамал бүртгэлийн систем гэдэг асуудал биткойн блокчейнээс өмнө байсан асуудал. Гэхдээ яаж хэрэгжүүлэх үү гэдгийг блокчейн шийдэл болгож гаргаж ирсэн. Тэгвэл бас нэг шийдэл нь одоо блокчейний дараагийн distributed ledger технологийн дараагийн шийдэл нь бол одоо тэр блокчейн гэдэг чинь hash list буюу одоо юм араар нь цувруулад явж байгаа нэг chain байдлаар ингээ араар нь цувуулаад байгаа систем байгаа. Нөгөө талд нь одоо юм граф гэж юм байгаа. Тэр нь болохоор одоо мод бүтцтэй юм шиг те. Ингээ ургаад ингээ явдаг. Нэгсэндээ юм цуваа chain төрөлтэй биш, юм граф төрөлтэй ийм системүүд гарч ирж байгаа. Энийг hash graph гэд нэрлэдэг байгаа. Тэгээ ийм hash graph гэх мэт ийм цоошин одоо блокчейний одоо энэ scaling problem гэдэг байгаа өргөтгөх чадахгүй, томорч чадахгүй байгаа асуудлыг шийдсэн. Шинэ технологиуд бас нэлээд хийж байгаа. Тийм болохоор HBAR гэдэг hash graph гэдэг тийм coin дээр бол нэлээд бүлэш байгаа. Нэг тиймэрхүү байдлаар тэгэлэн цуглуулаад явдаг. Босд нь бол яг хөө тэгэл нөө эртний менежмент гэдэг утгаараа зүгээр жоохон аваад тэгэл сонирхлоороо тэгэл жоохон өсөнгүүд нь зараал нөө оруулсан мөнгө гаргачингуудаа нэг хот хийх юм аа үл тэгэл иймэрхүү. Нөгөө энэ саяны 3-ыг бол ингээ байнга ингээл авч хадгалаад нэмэл нэ зархаар хайрлсан гэдэг. Өөрөө нөө цаатлын технологийн үн цэнийг мэдсэн болохоор энэ чинь зарч чадахгүй. Блокчейний хувьд тэр нөгөө аюутаа чинь харин бас нэг асуудал шийдсэн нөгөө таймж бишээ тангл блокчейнтэй гээл бас сонирхолтой үг гээл тийм бид нар чинь тэгэж авч ийсэн шүү дээ. Тэгээ одоо яагаад унаад байгаа юм бол мэдгүй одоо уг нь бол тэр тэгээд ажиллаж байгаа юм шүү лээ. Тэгээд би яг хөө тэр үед нь бас технологийн судалж ирсэн граф гэдэг технологи ч бүр шимтгэлгүй байж болно гэдэг байгаа шүү дээ өөртөө микро транзакшн тийм давталтай байна. Гэхдээ яг нэг hash graph би яагаад гэдэг байгаа гэхээр нэг технологи нь тэр дайгаас илүү ингээд суурь төвшин гэхгүй. Одоо блокчейн гэдэг нь болохоор бид нар өмнө нь бол ингээд distributed computing одоо юуг ашиглаж ирсэн байхгүй сүлжээг. Тэр нь одоо жишээлбэл бидний мэдгээр BitTorrent те. BitTorrent гэдэг чинь distributed peer to peer network байждаг. Тэр BitTorrent-ийн сүлжээн дээр л аваачаад нэг BitTorrent дээр чи файл хуваалцаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр банкны одоо бүртгэлийг л хуваалцаж гин гэсэн үг шүү дээ блокчейн бол. Тэгэхээр тэрэн дээр нэг файл хуваалцаад байгаа. Харин hash graph нь болохоор ерөөсөө тэр дээдл нь файл хуваалцахаар шууд энэ нэг gossip protocol гэдэг юм л да peer to peer-ээр яаж мэдээлэл тархаж байгаа нэг. Тэр тархаж байгаа тэр загварыг нь шууд ингээд нэг бүртгэж авснараа консенсус хийх боломжтой гэдэг юм гаргаж ирсэн. Илүү суурь төвчөнд консенсусыг шийдэж байгаа болохоор амар онцлог байгаа даа. Хоёр талаар бас ингээд амар том tech giant-ууд, эсвэл банкнууд тэгээд солонгосын өрсөж харчаад шүү дээ тийм. IBM, Google одоо Boeing гэдэг бүр том нөтүүд ингээд итгээд орцсон ингээд байж байгаа болохоор би бол юм хэлж байгаа даа. За баярлалаа. Маш их гоё туршлагаас хуваалцлаа. За одоо манад тэр нэг гоё дугаар байдаг. Магнагийн болон нэр өгөөгөө нэргөө нэр санал болгоод болгоорой нэрээ. Магнагийн болон байгаа. Магнагийн болон гэдэг магнаа танилцуулсан. За тэгээд энэ болонгаар юу яана? Манай хоёр ямар аракшн үзүүлэх хэдүүлээ. Санаа аракшн таах бай. Ямар аракшн хийгдүүлээ харцгаа гэж байна. Реакц юм биш. Гэхдээ юу яа? Би зүгээр зочиндоо бас нэг жоохон дайсан цоглуулчт юм уу? За. Одоо нэг PLC Ultima гэдэг нөхрийн талаар юу гэж боддог вэ?
PC Ultimate ч одоо тэгэл нөгөө юуны OneCoin гэсэн юм нэл copy paste харагдсан шүү. Зүгээр гаднаас шууд вебсайт руу ороод ч юм логог нь харсан чинь шууд OneCoin лээ. OneCoin-ийн жоохон царайг өөрчлөөд жоохон төлөөл хийсэн юм аашаа. Дотор нөгөө хүмүүс ашиг олоод байна. Та нар яах гээд байгаа юм л гэдэг. Бид нар ашиг олоод хангалттай ашиг олчлаа, оруулсан мөнгөж гаргаавчлаа, ахаач ашиг олоод байна. Ер нь тэгээд та нар яагаад биднийг энийг муулаад байгаа л гэдэг. Тэгээд яг би болохоор ягаад муулах дурггүй байгаа даа гэхээр тэр чинь тийм байхгүй нөө хүнд ийм санхүүгийн ийм нэг боломжууд байж байгаа. Одоо жишээлбэл мөнгө хадгалуулах уу, банкнд хадгалуулах уу, дэрэн дээр хадгалуулах, эсвэл хувьцаа олохгүй, бонд олохгүй, бүр цаашаа нэг крипто олохгүй гэдэг ингээд улам эрсдэл нөхцөд хэрнээ ингээд юу нэрсэж байгаа шүү дээ. Жишээлбэл криптонууд дундаа хүртэл биткойн ах уу, этериум ах уу, айлсгүй шиткойн ах уу. Шиткойн гэж өөр нэг гэсэн давуу талтай байгаа тийм шүү дээ. Тэр шит гэж нэрлэлсэн болохоос одоо мим ч юм уу те. Энэ юм чинь арталтаа ийм нэг бакет биш болохоор энэ давуу тал байгаа гэдэг. Ямар нэг юмар бакет болчихгоо тэр чинь дээшээ явж чадахгүй, доошоо явж чадахгүй болчихж байгаа. Тэгвэл нэг шиткойнор ч юм бол ингээд амар дээшээ доошоо сарлах боломжтой болно. Эрсдэл хүлээх сонирхолтой хэмжээнд тэр хүмүүс орж байгаа юм байна. Спорт болгон өөр байдаг шүү дээ. Экстрим спорт сонирхдаг хүмүүс байдаг шиг одоо тэр шиткойнууд тэр хүмүүсийн юм опшн болчихж байгаа. Тэгэхээр бүр ингээд мөнгөө алдах сонирхолтой хүмүүс байж болно шүү дээ. бас тийм дээ. Гой алдмаар сангаараа. Ягаад тэр хүмүүс алдаж болохгүй гэж те. Яг оноо. За. Тэгээ угаасаа л хэлээд байгаа. MM Talk бол money management буюу тэгээ бид нар мөнгөө яг менежмент хийх вэ, зөв менежмент хийх вэ гэдэг байгаа. Гэхдээ алдаж байгаа мөнгө чинь таних өөрөө та эрсдлээ өөрөө даах хэрэгтэй. Гэхдээ санхүүгийн зохицуулах хураанаас PLC Ultimate-ийн дээр анхааруулга явуулсан байлээ. Тэгээд мөн бас криптотой холбоотой нэлээд олон тийм нийтлүүд дээр бас яг энэ PLC Ultimate-г нэлээсээ авахад маш их олон судалгаануудыг гаргаад тавьсан байлаа шүү. Тэгээд тэрийг нь бас уншиж үзээрэй. Эхний хэд бол ашиг авч байгаа. Тэгээд Ponzi схем учраас дараад нь орсон хүмүүс бол туйлын охиролтой байх боломжтой шүү. Тийм учраас болгоомжтой андар. За, крипто мэдээгээд Facebook хаягийн дээр ингэж утсан байгаа. Сатоши Накамото биткойныг бүтээхдээ нэг л зүйлийг бодож байсан. Банк болон бусад санхүүгийн байгууллага гэх мэт зуучлагчдын хэрэгцээг адилгадаг хямд хурдан найдвартай захирал мөнгөний сүлжээг ашиглан одоо байгаа санхүүгийн системд хувьсгал хийх. Анхны криптовалют биткойн бий болсноос хойш 10 гаруй жил болж байгаач криптогийн салбар нь их $80 зах зээл болон хувирсан. За, төвлөрсөн бус санхүүжилт DeFi гэсэн ойлголт өргөн тархсан бөгөөд энэ нь 3 дахь читгэдэг тоглоомын талбайгаас зайлуулж байна. Гэсэн хэдий ч олон блокчейн төслүүдэд оролцдог техникийн асуудлаас шалтгаалan үндсэн хэрэглэгчид өөр тохисон уламжлалт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжихийг илүүд үздэг хэвээр байна. Энэ нь хэрэглэгчдэд дижитал хөрөнгийн зах зээл болон уламжлалт санхүүгийн үйлчилгээнд нэвтрэх боломжийг санал болгодог гибрид блокчейн платформуд бий болоход хүргэсэн. За, ийм платформуудын нэг нь гарч ирэв гэсэн. За, нэг ийм юун дээр крипто мэдэн дээр нэг ийм мэдээ оруулсан байна. За, Сатоши Накамотогийн ингэсэн тэгсэн энэ гэсэн иймэрхүү зүйлүүд оруулсан байна. Мэдээлэл юм да ерөөхдөө бол надад бол амар гоё амар богинохон хэмжээнд амар зөв мэдээлэл өгч шүү дээ. Надад бол айгүй таалагдж байна. Тийм. Эста гоё. Яг түрүүний миний баахан уршаад ярьсан юм. Тэгэл ингээд гацхан идэх юм. Гоё реакци үзүүлсэн шүү дээ. Гайхаж байхад. Ямар гайхалтай төгчтэй байна. Тэр гайхалтай хэрэг байна. За, дараагийн скриншотыг тэр сүүлийн тэр гарч ирсэн юу нэр гибрид юу гээд одоо энэ нэг юм л рекламадад байгаа юм болоо гэж би зүгээр ойлгосон. Юу юм бол тэрээс ойлгоогүй юм бол яг тэрний мэдээлэл нь болоо. Би нэг реакц үзүүлэх гээд хүлээж байсан. Юу реакц үзүүлэхээ мэдсэнгүй л дээ. За, крипто мэддээгийнхэн тэгээ тэрийг юу юм гэдгийг бас нэлээд дэлгэрэнгүй тавьж байгаа бид нар сонирхоод байна шүү. За, дараагийн скриншотыг хэдүүлээ харцгаая. Binance криптовалютын биржийн захирал Champagne Zhao геополитикийн улмаас бизнесийн байгууллагууд виртуал валютыг санхүүгийн шинэ хэрэгсэл болон ашиглахаас өөр аргагүй хүрнэ гэсэн байр суурийг илэрхийлжээ. Түүний хэлснээр криптовалют нь санхүүгийн төвийг сахисан хэрэгсэл учраас ойрын ирээдүйд тэдний хэрэглээ нэмэгдэх болно. Мөнгө бол засгийн газруудын политикт нөлөөлөх хүчирхэг хэрэгсэл юм. Доллар бол Америкийн улсын дарамт шахалтандаа идэвхтэй ашиглаж байгаа хүчирхэг хэрэгсэл юм. Одоогийн нөхцөл байдал нь виртуал валютыг нэвтрүүлэхэд хүргэн. За, дансуудыг зарцаах аюулын улмаас улс орнууд болон компаниуд крипто ашиглах болно гэж Жаа онцлон тэмдэглэсэн байна. За, муу мэдээ нэг чинь. За, сайн мэдээ нэг гэсэн байна. Одоо муу мэдээ. Сүүлийн мэдээлэл хакерууд Boredap Boredap гэдэг нэг клубын нэртэй төслийн аль биесний Instagram хаягийг хакердэж чадсан байна. Тус хаягт нэвтрэх их авснаар халдлага үйлдэгч фишинг холбоос за, веб сайтын airdrop-тай адил нийтлэлийг тавьсан тус хурд сайтанд нэвтрсэн хэрэглэгчид safe
transfer from гүйлгийг хийж амлсан токенуудыг авах байсан ч түүний оронд тэдний мөнгийг хакер өөрийн дансуу шилжүүлээ авчээ. За тэгээд энэ халдлага үйлдэгч маань хэрэглэгчдээс 91 NFT 765.3 ETH лөө өртсөн байгаа. За тэрээр хулгайлсан NFT-гээ зарим хэсгийг аль хэдийн $24 сая зарсны дээр Украины хандын санд 1.6 ETH илгээсэн байна. 1.6-г Нөгөө нэг нүглээ намжилж байгаа байшаа. Гэтэ 1.6 арай жоохон бага. Энэ юу? Энэ яг хөө энэ саяны сүүл гарч байгаа тэр хакердалт бол нэг тийм сүртэй хакердалт биш л байна. Ягаад тэр энэ чинь нэг хүн өөрөө апро гэдэг юм өгдөг, зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөл өгөхдөө нэг бүтэхгүй нөхцөл өгччихлээ. Тэгээ одоо нэг миний данснаас энэ гүйлгийг гарга гэдэг зөвшөөрөл өгчдөг байхгүй. Тэр уг нь бол тэрийг хүнд өгөх биш. Тэрийг нэг смарт контракт мөнгө татах зориулагдаж ашигладаг юм баггүй. Тэгсэн чинь зарим хүмүүст ингээд хүний дансанд өгч юм бол тэр хүн чинь тэр дураараа ингээд тэр дансаас чи мөнгө авах боломжтой болчихно. Тэгэхээр энэ тэнд битгий ингэж гарын үсгээ зураа яваад байгаа ч л гэдэг асуудал анхааруул байна тийм чинь. За. Тийм тэгээ сая нөгөө нэг энэ юу яаж штэ хүмүүс ингээ airdrop-ын талаар ингээд пост оруулж ин гэдэг шиг Монголын одоо баг бүх юм дээр комментэн дээр элдв янзын юмнууд те одоо IHC дүүрээс ч юм уу одоо юу одоо бүр MM talk орж байж бүр ингээ бүгднгийн дүүрээс ийм нэг гадныхан юм уу хайшаа нэг гадныхан байлээ тийм яваад байгаа шүү. Тэгэхээр ер нь бүгдэн анхаарад яг албан ёсны сайтаас байна уу үгүй юу гэдгийг шалгацчаамаар тэгэж одоо ч баг бүгд л худлаа гэж битгэр болтол хитрхи тийм явж байна. Яг тэгэл нэг соёлын тогтнолдоо нэг хаяа нэг байнаас ер нь ингээл бирж хөдлөв ч юм орохоор л те манай домайн ингээд төв байгаагүй гэхлээр шалгаарай гэдэг ч юм ингээд янз бүрийн байгаа шүү. За тэднийг шалгах болно. Гэсэн чинь зүйлд нэг яасан бэлээ тэр чинь нэг домайныг DNS-ийг хакертаад тэгээд юу лээ тэр чинь My True Wallet төлөө айл нэгнийх нь мөнгө бас мөнгөд юм гуссан тийм тохиолдол байсан. Бас нэг хуулж байгаа дансаа усныг бүрчлээ аюу сайн шалгаж байхгүй. Copy-цноо тавьсан чи өөрчлөгдсөн байх шүү дээ. Өөрчлөгдөд идэг тийм байлээ. Юу тийм л таарсан бүр ямар сони юм. Тэгээ нэг нэгээр оолж ичээд ингээд юунуудаа. Тэгээд интервью wallet адресыг нэг дээр донд сүүл мүлийг нь ер нь нэг жоохон хянцж байгаад ер нь гимгүү тэгээд том мөнгө шилжүүлэх гэж байгаа бол ер нь ингээд copy paste хийж байгаа тийг тулгаад үзчихвэл зүгээр. Ягаад тэгэхээр нэг уртлын хойдлын хідэн тэмдэгтүүдийг адилханаар бас үүсгэж болдог байхгүй. Тэгэхээр бас голынхын нас дахиад үзчих. Тэгээд бас нэг юу байна. Эхлээд багаар явуулаад үз. Тухайн өнд чи очиж явах юм бол яг тэр дансуу нэрээ. Яг тэгдэг үсэн тийм анх явуул тийм. Яг тэгдэг үсэн ингээд жоох явуулаад очсноо очсон. За яа бүгдийг явуулаа шүү. Яг тэгдэг үсэн. Тэр чинь зүг шүү дээ. Тэгвэл бас нилээ айцтай шүү. За дараагийн скриншот хэлээрэй. За гантиг баяр магнаа. Крипто үйлдвэрт блокчейн, биткойн арилжаа бирж энэ бүгд яаж ажилладаг талаар аач байхгүй зүгээр шууд толгоонд орж ирсэн анхны бодлоор бүхэл бүтэн дэлхийд даяар явж байгаа хөдөлгөөнийг логер гэж дүүрэх нь зөвхөн Монгол юм да. Монгол хүнээл барьж иддэг харамсалтай гэсэн байгаа. За яг энэ эдийн төсөл дээр нь гарсан л асуудлуудтай холбоотой байх гэж бодож байна те. Гэхдээ бас яг энэ зах зээл дээр ягаа бол бид яг энэ талаар илүү сайн мэдлэгтэй байх хэрэгтэй болов уу гэдгийг хэлээд байгаа болов уу гэж нөгөө талаас ойлгосон шүү дээ. Ер нь бол яг гоо тэгэл яг харахгүй байхгүй л дээ хүний натур тийм болохоор ингээл тэр талаас нь сайн бодож хийхгүй бол яг зөвхөн монголч биш л дээ эн чинь. Тийм тэгээд аль ч улсад хүний натур бол ийм л байгаа тийм болохоор одоо яг тэр тусмаа одоо энэ блокчейн биткойн гэдэг юм дээр бол ерөөсөө Монгол гэдэг юм байхгүй байхгүй тийм. Дэлхийд даяараа дэлхийн арилжаач хүлээж авч байна тийм. За хин нэг сонирхолтой. Энэ надад аягүй таалагдсан байхгүй юу? Шашуу байна. Одоогийн нэг юм ингэнэ. Зөв хувьцааг хэрхэн таних вэ гэдэг нь 4 үе өстэй. Үл хөдлөх хөрөнгөөр орлого олох гэдэг нь 9 үе өстэй. Хурдан хугацаанд хадгаламжтай болох гэдэг нь 17 үе өстэй. Тэр бомбын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэдэг нь 84 сая гаруй вьюерстэй гинэ. Тий, наач өөр яг тэгтий. Одоо нэг би ч нэлсний хүртэл үзэхэд амар байна. Би ч өөрөө нэг шинжлэх ухааны янз бүрийн юм ярьдаг. Тэгээд энэ бол ингээд хүн төрөлхтнүүд айгүй чухал юм гэж одоо би яриад байгаа шүү дээ. Тэнгүүд чи нэг яаж одоо мөнгөтэй болох вэ? Яаж яах вэ гэдэг одоо яаж PLC тийм тэр баяжих вэ гэдэг энүүд нь тэр хідэн сая дахин ингээд нугалсан хандлт аваад идэг. Тийм болохоор бас л би энийг тэгэл одоо яа гэх үү гэж одоо нэг харахуг зөвхөн суухаар ганцлаасаа гэдэг. Тэгэхээр танаа тэр Yobi comedy дээр хийсэн нөгөө нэг бичлэгчин гэхдээ яг бусдыг нь уулдах юм бол муул байлээ л дээ. Гэхдээ бол ер нь бол хандлаас авсан байлээ шүү дээ. Тэг яг ер нь яалтчгүй тэгээд бусд одоо юу юм entertainment юмнуудыг бодох юм бол муул байгаад байгаа юм л да. Яг нөгөө бас стресстэй гэдэг болохоор гоё нэг гоё хүчлээ байхын тулд шийдэх юм. Одоо тэр гадаад ч одоо бүр тэр нэг Kardashian юу өдөрж өгөө ингээ үзээд байж байгаа хүмүүс ч байдаг шүү дээ. Тэр бас эн чинь хүний
цаг заваа зарцуулж. Тэгээ бид бас яг энэ дээрс зүгээр бодъё л та. Бид нар одоо тэр бомтын нэг өдрийг үзээд бид тэр бомтон болохгүй. Тэ. А дээдлийн хөрөнгө оруулалтын тухай бид нар үзэх юм бол харин тэр хүнтэй ижилхэн амьдралаар амьдрах боломж илүү Nice. Тэгээ бид яг зөв юм аа бас нөгөө талаас сонгож үзэх хэрэгтэй. Нөгөө талаас нөгөө нэг тэрийг үзэж байгаа хүмүүсийг яг муулахаас илүүтэй тэднийг хомбох хэрэгтэй байгаа байхгүй. Тэднийг оруулах хэрэгтэй байгаа байхгүй наашин тэ. Тэр болохоор энэ хийгдэж байгаа контент бол яг тэр үйлсд бол маш тийм үнцэнтэй хувь нэмэр оруулж байгаа. Тэгээ капиталист нийгэм юм да. Одоо чи тэр бомтөнхөө өөрийнхөө амьдралыг харууллаа 84 сая вирустэй гэдэг чинь тэр чинь өөрөө тэгээд бас мөнгөийг хөвлөж шít. Уул баяж. Тэр нь бол хоолны зураг бол хизээд топ вирустэй хэвээрэл нь шүү дээ. За хэдүүлээ нэг хоол хийе. Аракшн бодлон байна ерөөд ингээд дуусчихъя. Жага арагш мууцаа чи жага реакцгүй госч байж. Өчиж моцсонгүй шүү дээ гэж. Хүүгээчтэй юу 30% өдөргээд. За тэгэхээр MM Talk энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр хүрэлцэн ээжтэй өөрийнхөө мэдлэгээсээ хуваалцаж одоо манай дагагч нарт маш олон дагагч нартай болоод байгаа. Манайч бас яваал байна. Тэ гой мэдээлэл хүргэсэн манай хас чулуудаа баярлаа. Нилийн үнцэнтэй байсан болов уу гэж зүгээр ойлгоч. Яг энэ биткойны талаар ойлголт эthereum блокчейн төслийн талаар өөр талаас ярьлаа шүү дээ. Бид нар чинь нэг л ийм ярьдаг зүг үзсэн. Блокчейн гэж юу юм гээл нэг ярьдаг үзгээс бол өөр бид нилийн өөр үзгээс ярьсан болоо гэж бодож нилийн ойлголтууд тэлсэн болоо гэж бодож байна. Тэгээ нэг юм материалын ертөнцийг нилийн идеалист болгож өгсөн болоо тий гэж харж байгаа шүү. Тэгээд та бүхэн маань нэг subscribe Like Магна мартсангүй. За тэгэхээр MM Talk Mars дээрээс сүрлээ. Баярлаа. Гариглага уцъя да. За басна. Авсан баха. Авсан.